Powered by Airplane. Аяли хөгжи. Podcast room-ийн хамтрагчаар Zubrovka. Yulon хятад хоолны ресторан. Simple зээлийн аппликейшн. Avandra. XM Broker. За сайн байцгаана уу манайхан podcast room-ийн цаашин дугаар та бүхэнд хүргэж бэлэн болсон байна. Та бүхэнд өглөө өдөр оройн мэндийг хүргэе. Тэгээд Powered by Airplane аялийн хөгжийг дөгөөрөд явдаг байгаа. Бид бүхнийг байнга дэмжиж ажилтдаг XM Broker, Simple зээлийн аппликейшн, Yulon хятад хоолны ресторан, Avandra мөн Zubrovka Charna бид бүхэнтэй хамтарч ажиллаж байгаа. За тэгэхээр өнөөдрийн дугаарт маань Монгол улсын шинэхэн гавья тамирчид, бадвшны бэлгүн, тунгалагын санчир нар хүрэлцэн ирсэн байна. Сайн байцгаана уу? Сайхан шинэлгүү. Өдрөндөө сайхан шилжцгээ өнөрөө. За тэгээд өнөөдөр манай подкаст маань манай Ким Кардашиан баскетбол Кардашианы дүү манай уугнаа маань бас гой асуултууд бэлдэж орж ирсэн. Тэгээд одоо өнөөдөр айгүй гой сакс ярих бах. Тэгээд сакснаас гадна бас бүгдээрээ одоо дандаа сакс ярь тийм чи өөр зүйлсийн тухай ярих хаа гэж бодож байна. За тэгээд сайхан шинэлгүү манайхаа. Сайхан. Энд онд минь тарган тавтай оргоо. Тарган тавтай л орлоо юм л. Одоо ч энэ онд тарган тавтай шин үеийн зогцохгүй нэгэ зэврээс шилжүүлдэг нөө нэг тог тасарж гин нөө бензин дос олж гин нөө гэж машин дэрэг сайн нөө гэж орчин үеийн жоо нөхцөл байдлаа тааруулж яахгүй бол он тарган тавтай орох гэсэн малгүй хүмүүс ч юу ярих вэ гэдэг. За тэгвэл яаж юм та шингэд хаана амьдарцгаа чинь тог мог ер нь яг та тогны хязгаарлалт юм уу те орвоо ер нь бүгд л орж байгаа. Орсон. Ороогүй хүмүүс байна. Том орохгүй ч магадгүй бас. За. Сая чинь яг орсон. Тэр нэг би ч ажил нөгөө гэртээ яг нэг ганцаараа байж харсан байсан. Тэгээ тэр үеэр тогны хязгаарлалтанд ороод нөгөө уцаа цэнэггүй болоод яг ороод цэнэглэнгээ орсон чинь тог юу яагаад тоггүй байс тараад өдөр нөгөө тэр чинь нэг 22-нд илүү нөгөө тогны мөнгөө төлөхгүй болохоор нөгөө ингээд юу тасалчтай юм биш. Тэрийг нь би нөгөө тог таслахаар нь нийтээрээ тасарчлаа гэж гараа авчихгүй. Тэгээ орой ирсэн чинь тоггүй. Тэгээ нөгөө цэнийг байхгүй байс айгүй юм болоо тэгээд. Ер нь тиймэрхүү тог мөгөөр нь өөрсдөө очиод аптекаараа нээчдэг. Үгүй одоо юу болцсон бэлээ. Тэр чинь нөгөө ухаалаг болоод өмнө чинь нөгөө онгоолоод ингээд нэг юу дэшин доош нь одоо болчихсон шүү дээ. Шошго ухаад. Тэгсэн чинь одоо тэд нар чинь ингээд онгоосон чинь ухаалаг болоод бүр ямар ч тийм юу муу байхгүй болцсон л. Тэр саяхан тэгсэн тэгсэ. Тэрний өмнө бол тэгдэг л байсан мэт дээ. Тий. Тэр бускатлын нэг дэшин доош нь бускатл шиг юм дэшин доош нь болоод байдаг гэсэн. Тий. Тэрнээс чинь болоо бас их асуудал. Би энэ өвөл нэг. Чи нэг мах хөлдөөлөө гэдэг боо юм бичсэн. Хөлдөөлөө нэг эсгэлээ гэдэг. Тий. Тэгсэн нэг 2 или 3 хоног хитэрсэн. Тэгээд яг хитэрсэн 2 или 3 хоног хитэрсэн би гадагшаагаар авцсан байхгүй. Тэгээ ирсэн чинь 22,000 төгрөгөн дээр аваачаад бүр яг өвлийн идшээ бэлдээд бонг үлдээсэн чинь бүгдийг үлдэх хийсэн. Хөлдөө эзэгнэ. Гисээ шүүс нь гоожлоо. Тэгээ өмгөрөл айцсан. Тэр ч гэсэн амар юм болд билээ. Борох минь ёо. Тэр өнөр баг одоо ч гарах байх шүү. Яг ер нь нэг талаасаа зөвөр юу л санагдсан. Юу гэдэг юм бэ? Одоо нөгөө одоо арт иргэд өөрсдөө тэрэндээ нөгөө хариуцлагатай байх хэрэгтэй ч гэдэг юм. Яг өдөр хоногийн одоо тэдэнд төлдөг байх хэрэгтэй юм шиг гэдэг. Тим зорилгоор л одоо тэгж шийдээд байх шиг үлээ. Зүгээр нөгөө талаар сул тал нь одоо бид нар шиг нөгөө жоох юм анзаардгүй. Заавал нөгөө нэхүүлдэг улсуудын хувьд утсанд ингээл өө шинжи яагаас салгад хилдэггүй юм уу гэхээр утсан чинь мессеж ирсэн ингээл тэгмэд уурлал нөгөө үцхээр бас мессеж яах вэ ирсэн байгаа байхгүй тийм тэдний өдөр төлөхгүй бол тог хязгаарлал ингээ тэгээ нөгөө бидний ч утсан ингээд 9 жороогүй төлбөрийн мессежүүд ирээд байгаа болохоор тэр ялгаж ингээ энэ нөгөө байна тэгээ айгүй тодорхой бус те захилгаан одоо дулаан мулаан одоо ус мус гэдэг чинь нөгөө сөөх мөх гэдэг ингээд бид нар ч одоо ялгаж ойлгоход айгүй хэцүү гол энийг жоо нэгдсэн болгож бариад төлбөр авдаг. Нийлээ дид ч юм дансуу гэж. Тэгээд тэндээсээ ингээд хувааж бас тийм байхгүй болохоор ч одоо ингээд нэгийн төлөхөөр үгүй танах энэ дулаан штэ энэ усан штэ ч гэдэг юм ингээд хараагүй хэцүү юм. За өнөөдөр өчтөр би пост хийгээд хоёрын зургийг оруулаад тэгээд за ингээд манай подкастт маань шинэхэн 2 гавьяат маань орох гэж байна. Бэлгүн санжир 2 орох гэж байна гэдэг асуултууд бэлтгэсэн байгаа. Тэгээ ерөнхийдөө би асуухаасаа илүү бас нөгөө нэг сакс сонирхогчд та хоёрын одоо фэнүүд чинь болвол ингээд айгуу гоё асуултууд битсэн байлээ. Тэр асуултуудаас бас асуугаад явах 2 дахь орж байгаа. Санчир манай 2 дахь дугаард орж ирсэн. Тоон бол хүлгүүдтэй орж ирсэн санаг. Үгүй муушаа том 2 орж ирсэн шүү дээ. Тэр чинь бас айгуу нэлээд ер нь эрт орж ирсэн шүү. Тэгээд өчигдөр би бас нэг манай уугнаад хэлсэн байхгүй. За чи том санчир 2-тай хамт сууш шүү гэдгсэн чинь
манай дүү нилийн пал гээл явчих. Шүү. Аавар. Яана би сандраад байна гэж тэгээд тэгээ би зүгээр тэр дүүгийнхаа сандарч байгааг зүгээр хэлчихье гэж бодсон тий. Тэгээ мидүүдээ бити сандраарай. Тэгээ гоё асуултуудаа асуугаарай гэж бодож байна. Тэгээ өнөөдөр хэдүүл айгу гоё саксны асуултууд маа дүү бас бэлдсэн байгаа ах би ч гэсэн бэлдсэн гэж бэлдсэн ч байх те гоё нэг хүмүүсийн асуухыг асуусан асуултуудаас асууя гэж бодсон. За тэгээд би эхний асуултаа ингэж бодож байна. Юу ч 2 найзтай баяр үргээ. Тэ Монгол улсын гавьяа тамирчин боллоо. Тэгээ яг одоо тоглож байгаа үе дээрээ гавьяа тамирчин авсан Монголын яг саксны анхны тамирчид байх. А тэрний араас нөгөө юу маань 3-9-3-ыг авсан тий. За тэгээ гавьяа тамирчин авах сэтгэл ямар байсан бэ? Тэр үед ер нь тэр үеийн сэтгэлдээсээ олцооч. Сончроо ямар санагдсан. Гэхдээ ямар санагдчих жоох. Тэгээд тэр чинь мэдээж яриг бас шагнал гэдэг юм чинь бас хүнд бас нэгдэлтэй хариуцлага нэг тийм том зүйл болж шүү дээ. Тэгээд тэрнтэй бас хүн чинь бас энэ хүртэл ингэж явсан энийг бас авах хэрэгтэй өрөхгүй юу ч гэдэг юм. Янз янзын бодогддаг юм байна. Гэхдээ яг яг эргээд ингээд туусан юм бодохоор бол бас нэг бас яагаад үгүй гэж гэдэг юм уу. Тэр ч бас нэг энэ талаар нэг бас ярьжсэн маань нэлээд жил өмнө нэг иймэрхүү дуулаад тэгэхээр за одоо хоёул арайчтай бас юм залуу байна ч гэдэг юм уу те. Би тэр нэг тиймэрхүү юм нөгөө нэг яриад юу гэлээ. Эхлээд нэг дараа нь алтан. Тэр бүр нэг жил мэлийн өмнө ч илүү нэг яриад 2 жилийн өмнө нэг тийм. 2 жилийн өмнө ч илүү нэг тий бараг 2 жил мэлийн одоо утгаар. Анх тэр нэг гавьяатын юм уу тэр нөгөө яа бүгэлж үгэн тодорхойлмод бас бүглөөт гэхээр нь за энэ хотлоо юу бид хоёр юм. Тэгээд татгалаа тэгээд тэр үед нь ч нэг буцаж яа бараг яриач хөлөө тий. Тэгээд нэг ингээд өнгөрцсөн. Тэгээд яг тоглоом тэр үед нь дараа нь хоёулын ярьцаа солиотой юм шиг одоо хоёулаа аваад бүх хил амаа болно гэдэг нэг тэгсээгээд өнгөрч ирсэн. Гэтэ ер нь жоохон хил амттай юм шүү те. Би тэгж бодсон шүү дээ. Ер нь л ингээл харахад ер нь л ер нь. Тэг яг нөгөө нэгт гадуур бас яг энэ чинь нөгөө бид нар нөгөө энийг бас нөгөө айгу дараа нь ингээл нөгөө авсны дараа өмнө ч гэсэн айгу ярьжсэн сэдвлээсэн л та. Нөгөө гавьяат гэдэг чинь өөрөө ингээд яг ямар хэв шинжтэй ч юм уу те. Утга агуулгыг агуулад байгаа. Гавья гэдэг үг чинь өөрөө яг юу юм ч гэдэг юм уу те. Тэгэхээр ингээд нөгөө одоо түр миний анзаарснаар би нэг нөгөө гавьяат авахын өмнө ч айгу их ярьдаг байсан. Тэгээд одоо юу гэдэг олон жил тууштай зүтгэсэн гэдгээр хүмүүст бас ингээд нэг гавьяа зүтгэл олгоод байгаа гэдэг нь өөрөө жоох нэг юм зохимжгүй болчих юм шиг санагдаад байна. Гэхдээ мэдээж энэ нөгөө эмч багш магш гэдэг юм уу боловсрал эрүүл мэндийн салбарууд дээр арай илүү тохиромжтой спортын хувьд болохоор юу гэдэг та мэдгүй тэгээд нөгөө бас яаж болох айгүй хэцүү сэдвүүл юм байлаа. Тэгээд би нөгөө өөрөө бид нар чинь нэг гавьяа гэдэг чи одоо олимпийн аваргаас медаль авч байгаа хүмүүс бол одоо яалч гавьяа байгуулж байгаа нэг тодорхой те шалгуурыг хангаж чинь гэдэг юм. Иймэрхүү өнцгөөс байгаа хүмүүст бол энэ айгүй хөд тохиромжтой юм байна одоо. Яаж нөгөө хил ам маргаан дагуулдаг юм байна гэж би ойлгосон. Зүгээр нөгөө олон жил зүтгэсэн ч гэдэг юм уу тууштай байсан гэдэг юугаар ингээд шагнал өхөн одоо юу гэдэг зөвхөн бид хоёр дээр ч гэлтгүү бусад спортууд бусад салбар дээр ч гэсэн ингээ гарч байгаанууд дээр жоох хил ам дагуулад энэ юу хийжсэн ингэжсэн юм уу тэгжсэн юм уу ч гэдэг юм уу те тиймэрхүү юм шиг яг бид дээр хувьд бол нэг юм энэ шагналуудын нэг яг дунд хаваар нь одоо нөгөө бүр нэг ингээд нөгөө талаас дагуулдаг ч биш бас бүр ингээд одоо тэмдэглэлийн аврагтаа бид өрсөлдөхөд бас аль ч тохиолдолд бол нөгөө одоо шалгуур малгуур гэдэг өнцгөөс бодлоос жоохон тийм эс. Миний хувьд бол бас нэг юм нөлөөс хүүхд залуучдаг бас саксон спорт бас татж оруулахад бас нэг битэрийн хувийн нэмэр бас байсан болов тэр утгаараа бас үнэлж байгаа юм болов гэж бас ойлгосон бас тэгээд нөгөө хэмжигдэхэд айгүй хэцүү болохоор тэгэл одоо зарим хүн мэдээл муутай хүн бол зүгээр юу юм бэ энэ хоёр яхаар ингэдэж гэдэг юм уу энэ яагаад авч байгаа гэдэг юм уу тийм л байдаг юм байлаа. Тэгээд нөгөө талаараа би бас нөгөө ингэ шүүмжилж ярьдаг байсан юмгаа гид над дээр тулаад цаа ингээд маргааш бишээ нөгөөдөр чи ингээд яа шүү маа шүү гэдэг ярих нь би ихэндээ гайхаад би бүр нөгөө эвстэй тоглох гээд явж идэв манай хөлрлийн тоглолт түрүү жилийн тэгжсэн чи гинт эхлээд над руу ерөнхийлөгчийн таван газраас ингээд ярихаар би гайхаад ихэндээ тоглоод байгаа ч юм болов гэж бодоод өгөө наата та төр байлгаж байгаараа ингээд юу юм уу гэд тэгсэн чи тушаал мушаал ингээд гарцсан марсан зарлиг мэрлэг гэл тэгээд би буцааж яриад ийм шүү тийм шүү наач ингээд бүүн хилэн болноо тий одоо намайг зөвөр ойлгоорой гэж тий би ингээд сонгосонд маш их баярлалаа одоо үгүй тэгтээ ингээд энэ нөгөө дараагийн юмнууд айгүй хэцүү болно юу гэдэг одоо хүм одоо нөгөө барьцах марцхаас хуулаад нөгөө
хэмжигдэхэд айгүй хэцүү байгаа болохоор энэ чи юм штэ тийм штэ та наадахад ингээд төр ингээд хойшлуулж байгаас барьж байгаас ингээд би ойлголоо. Гэхдээ нэг тодорхой хугацааны дараа мараа гэдэг. Би тэгтээ тэргүй болно штэ гэдэг. Тийм. Яг зөв тодорхой хугацааны дараа гэдэг нэгэд би яа чин цаг хугацаа тулцах нэг тиймэрхүү байдлаар гаргасан чинь нөгөө эн чин яг ерөнхийлөгчийн зарлаг тийм дураар болохгүй хойшлуулж байхгүй штэ. Тэгээд там үнд нь л мэддэг юм байна л да. Тэгэхээр зарлаг гарсан юм чи ингэж нөгөө болиулна гэдэг юм байдгүй. Тэгээд эн чинь баг худал ингээ ярихаар нөгөө нам төрийн эсрэгч яагаад байгаа юм шиг тиймэрхүү хүмүүс нөгөө ойлгохдохоор тэгээд нөгөө талаар бас саксны холбооч гэдэг юм уу ингээд маш олон зүйлийг бас хаах ингээд нэг юм одоо яана саксныхан чинь ингэдэг их жишээний юм бас үүсч магадгүй гэж бодсон. Тэгээд нөгөө сайн талаар нь харуул манай сакс өөрөө нийгэмд бусад спортуудаас арай илүү нөгөө үлгэр жишээ нөлөөллийн талаас илүү байгаа болохоор ингээд саксныхан гэдэг юм уу тэр талаас нь бас төр зэсгээс харсан болов гэж зүгээр би бодсон. Сая санчир тэгж штэ нэг юм хил ам дагуултын байнлээ гэж штэ тий. Хил ам дагуулсан юм. Үгүй яг зүгээр ер нь ерөнхийд нь ярьсан байхгүй. За ер нь ингээд яхаар тийм болохоор ч бас нэг жоохон тийг санагддаг юм байлээ гэсэн талаас нь ярьсан. Бодохгүй ерөнхийдөө л гадуур ингээл зөндөөл хүн болсон чинь ингээл авдаг штэ тэг ингээд урлагийнхнаас спортынхнаас одоо ингээд ажилчин тий одоо юм хүмүүс олмос 7 жил ажилласан хүмүүс. Ингээ яхаар бас ингээд нийтлэг юм л би зүгээр. Гэхдээ нөгөө бид нар ч гэсэн одоо миний хувьд санчир хувьд нэгтгэв. Миний хувьд энэ шагнал нөгөө гавьт болохоос өмнө ингээд яг төрийн одон медаль шагнал авч байгаа хүмүүсийг хараад зарим хүмүүс бол үнэхээр юм бас ингээд дотроо энэтэй гэж бодсон хүмүүс зөндөл байдаг байсан. Зүгээр тэгэл хүмүүс гарч ирэл сэтгэлээ хэлж мэлжээг харцаад нэг ингэчээд ингээд яриад яг нөгөө санчирд бас адилхан санагдсан байж магадгүй. Би яг тэр төрийн ордонд ороод дотор яг нөгөө ингээд нөгөө ямар эсвэл цагаан дуу. Тэрний урд яг ингээд нөгөө тэр зоч нөгөө шагналгаа авч байгаа хүмүүсийг суулгаж хагаад яг тэр нэг ая яваа зарлаад ингээд яг нөгөө өөрийн овог нэр мөрөөрээ ингээд дуудуулаад гэдэг юм уу те. Яг тэрхэн оронд нэг ингээд би чи нэг нэр ингээд бас авч байгаад амар юм юу юм байна да одоо баярлах гэдэг юм. Огшох ч юм уу тийм мэдрэмж төрдөм байлаа. Тэгээд би тэрийг авснаас яг тэр мэдрэмжийг өөрөө мэдэрснийхэн дараа яг нөгөө тэрнээс хойших ингээд шагнал авч байгаа усуудыг айгүйх жоох эрэг талаас нь хардаг болсон гэх юм уу те. Өмнө нь бол нэг жоохон өөрөөр ингээд бодож байсан тохиолдол бол байсан. Тэгэхээр яг тэр яг төрийн ордны тэр эсвэл цагаан тугийн урд ингээд яг тэр доторх хөгжим тэр зарлж байгаа үний хоолойч гэдэг юм уу те тэр зохион байгуулалт ингээд одоо нэг юм сүртэй гэх юм уу одоо энийг яг тэр дотроос тэгж авчихсан хүмүүс айгүй гоё мэдрэг яг тэр нэг шар ус босхмоос гэдэг юм ингээд өөрийн бахархал аав ээжийн нэр мэрч гэдэг юм ингээд айгүй гоё мөчөөд юм байлаа. Миний санчирт бас тэг санагдсан баглаа гэж байна. Би бол гэхдээ ихтэй юу баха миний бодлоор одоо нөгөө нэг авах хэвээр хүмүүс нь авч яхад бол энэ дэр нэг хил ам үсгэх нь болж байгаа утгагүй л. Одоо жишээлбэл магадгүй одоо сүүлийн үед бол нэг юм гавьтч одоо урлагийнхан дээр жоохон хавтгаарчлаач гэдэг юм уу те зүгээр энэ цаагаараа дотоод ухамсарт хүмүүс тийм мэдрэмж өгöd байгаа. Тэрнээс шиг үнэхээр гавьяг байгуулсан хүмүүст гавьятыг өгнө гэдэг бол 109 нэрэг штэ. Жишээлбэл спортынхоос бол одоо санчир биш бол тоон биш бол өөр хин авах юм бэ гэж би бодож байгаа учраас энэ дээр ямар нэгэн байдлаар асуудал үүсгэж байгаа бол надад бол жоохон сонир санагдлаа тий. Жишээл сая санчир ярихт нь бол тэр нэр нь гайгүй баха тий. Гайгүй хаа. Зарим усуд ч юм байдаш нөгөө өөрөө гэр бүлийн хэн нэгэн ч юм уу нөгөө тодорхойлол ингээл манай нэг жоохон биднийхээ нэг зүтгүүлнэ гэдэг чинь тиймэрхүү байдлаар авсан усуудынх бол амар их дагуулдаг байна. Бид өөрийн хувьд бол яг тэ нөгөө өөрсдөө бардам байгаа зүйл нь бол юу гэдэг одоо би явъя ч гэдэг юм. Намайг нэг ингээ ахаа гэж байгаа нэг холбоо молбоогоор ч юм уу иймэрхүү зүйлүүд байгаагүй. Тэгээд яг мэдгүй нөгөө тэд нар холбоонуудаас тодорхойлт бодоод нөгөө юу авдаг бах одоо тамирчдаас өгөөрөө гэдгийг үүсэхгүй. Гэхдээ бидний хувьд бол яац нөгөө өөрсдөө ингээл намайг нэг ингээл яачаараа дараа нь оруулчих гэдэг юм уу те. Боломж байна уу гэл ингээ бид нар ч юм бол арайш тийм тэгж явахгүй болохоор учиртай л байдаг. Өөртөө яаж нэг айгу бардам байдаг гэх юм. Бараг жоохон байж байгаад өччих болохгүй. Наачад жоохон байж байгаа авчмаар ах юм гэж. Тэгэхээр энэ бас ерөнхийлөгчийн зорилго гэдэг утгаараа бас бид нар хүнддэх хэрэгтэй байхаа л да тий. Тэр тал дээр аргагүй л байдаг чинь зорилго байх хэрэгтэй. Яг тэр чинь тэгэл яг нөгөө тамгын газрынхаа айгу зөөр нь ингээд ийм байдаг учир нь ингээд тэгдэг ингээд дагалдах дараагийн ингээд тайлбарлахаар тэгэл яалтч болгон зөвшөөрдөг юм байлаа. Түүнээс бид нар чинь хувцснараач бэлдэг байж байгаа л баг
ихэндээ ч бараг амар инээдтэй юм болсон шүү дээ. Ахгүй гэж гэр мөрөөсөө гар зухтал манай ээж мэж ирэлээ. Чи аваач тэгээд би үү та нарын юу мэдтэн зүт ингээл манай нөгөө пүүжаах чи ихэндээ бас миний талд байсан байхгүй балаад бөө хайланд имэ гэжсэн сүултээ болсон чи нэг ганц 2 хоног нэг 2 хоногсон чи буцаад бараг авах нь зүгээр шүү дээ. Дараа ингээл энэ тэнд ажил амьдрал бас хэрэгтэй шүү дээ юм уу гэл. Аа. За манай хоёр одоо хэдэн жил дээдлийг үзэж байна. Үзэж байна вэ те? Гэхдээ одоо би л миний хувьд 6-аас 7 хонд нэг ялууд тэгээд цэврэгч дээр 6-7 оны лиг. Тэгэхээр чи 20 жил. Тэгэхээр чи одоо яг 2007 оноос 19 26-аас 27 гэх юм бол 20 дэх жил дээр болж байна. Түрүүн цирка 19 гэсэн тэгэхээр чи 20 юм шүү. Тийм юм байна. Тийм ээ. Цирка чи 90 штэ. Тэ? Тэгэхээр юм чи яг дараа нь тийм ээ дараагийн жил нь тэгээд 20 юм байна. 20 жил үзсэн ба штэ. За. Тоо мэдэн жил үзэж байна. Биднийх нь ойролцоо те бид нар бид нар чинь нэг 2006 оны баган төргөдөр л орж ирсэн. Тэгэхээр чи тийм бас нэг 20 орчим бас татгал юм байна. За тэгээ одоо ер нь бол 19-20 жил тоглож байгаа тоглогчид маань одоо лиг нэг гарын 5 3 дотор л үлдсэн байгаа бах та. Зааж цирка байгаа юм байна. За та хоёр байна. Төрөө байна. Цоож ах. Моошуу байна. Манайхаас гэвэл одоо сэргэлэн байна. 89 оны 4 байгаа тий. Тэгээд дээшээ 88-аас чин юм байна. 87-гийн 2 биш төрөө цоож 2 байна. Тэр ерөөс дээшээ бараг байхгүй шүү дээ. Байхгүй одоо чинь Өрнөн байсан да. Өрнөн чинь 86 байд. Өнөө 86 байсан тий. Төрөө жил. Зодог тайлц тий. тэгэл бидний л дуусч байна. Цоожо төрөө 2 тэгэл араас нь 89 оны бид дөрвөл юм байна шүү. Тэгэл цирка дэк мек гэл 90 онгоор л явах. Цэнгүнээ байгаа шүү дээ тий. Цэнгүнээ байгаа. Подкаст рүүмийн хамтрагчаар Simple Zeli application бид бүхэнтэй хамтран ажиллаж байна. Яг одоо хэрэгтэй мэдээллийг хүргэх гэж байна. Тэр юу вэ гэхээр за шаардлагатай үед зээл гарах тохиолдолд нийгмийн даатгал төлдөггүй хүмүүс маань 6 сараас дээш нийгмийн даатгалаа төлөөгөө тохиолдолд ямар нэгэн зээлийг авахд хэцүү нөхцөл байдал үүсдэг буюу бараг боломжгүй нөхцөл байдал үүсдэг үлээ. Тэгвэл Simple Zeli application-ы зүгээс микро зэлийн үйлчлэгийг та бүхэн санал болгож байна. Энэ яах вэ гэхээр та бүхэн нийгмийн даатгал төлдөггүй байсан ч гэсэндээ за банкныхаа хуулгаар за нийтдээ 5 сая төгрөг хүртэлх зээлийг 24 сарын хугацаагаар авах боломжтой болж байгаа юм байна. Тэгэхээр та бүхэн яг одоо Simple Zeli application-ыг гар утсандаа суулгаад хэд хүртэлх төгрөгийн зээл гарах боломжтойг харах боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг та бүхэн Simple Zeli application-ы Facebook хуудаснаас болон 1800 28 дугаараас авах боломжтой. Бид бүхний хамтрагчаар Simple Zeli application хамтран ажиллаж байна. За ингээд 20 жилийн хугацаанд дээдлийг тоглолоо. Одоо анх эхэлж ирснээс өдөө хүртэл зөндөө гоё зүйл сайжирчээ. Тэгээ одоо ерөнхийдөө Монголын лиг маань ер нь одоо ингээд 20 жил яг жинхэнэ тоглоом дотор чанагдаж явсных үнэхээр гоё сайжирсан байна. Яг дотор нь ингээд явж явах үед энэ хооронд зөндөө л асуудлууд гарлаа. Сайнтайч зүйл байлаа, муутайч зүйл байлаа. Одоо ингээд харахад ер нь Монголын лиг маань хэр гоё болсон байна вэ? Ер нь одоо баг мэрэгжлийн тал руу болчихлоо шүү дээ. Тийм тий. Тэгээ бид нар ч хууч савтэрнэ зам дээр ярьж явах төрөл ярьж лээс. Тэгэл усгүй хүртэл бэлтгэл гэдэг лээс үе байсан шүү дээ. Бэлтгэлийг ус өнөөгөө тэгэл нэг сайн нөгөө тэр тамирын дэдийн нөгөөс юм карантинаас ингэж ус тосч мосч уугаал тий. Ийм савтай. Багийн дүүнэр нөгөө өвдлөө гэдэг юм бид нар ярихгүй одоо нөгөө филио бэхлэгчсэн чи биш л дээ. Одоо өвдөл ингээл им тарамаараа гээл одоо юу гэдэг амар нөгөө имжлэгээ яриад байна гинэ. Тэгэхээр би гүтэд на багийн дүнрээ тэгэл им уугаачлтуудад ийм чухал үе дээр одоо юу гэдэг юм тариа тариулдаг ийм уудаг гэсэн тэгэл өвчин намнагаал тэгэл ороочтой одоо энэ чухал үе. Тэрнээс ч одоо тэгэл огт өвдөхгүй ирүүл ер нь явах тохиолдож ер нь 24 5 хүрэл бүх зөөрүүд эхлэв шүү дээ. Бид нар 23 4 гээл анхны ингээл өвдөлт нуруу өвдөгний юмнэр эхэллээс одоо энэ хүмүүс ч болохоор хитрхи нөгөө яг магадгүй нөгөө мэрэгжлийн тал руугаа нэлээ сайн нөгөө лиг хэрэг өөрчлөгдөж гин гэдэг чинь нөгөө бүр оронгороо иргэцсэн байж шүү дээ. Тэнгэр газар шиг солигдно гэдэг шиг тийм хэмжээний өөр болцсон байгаа даа. Одоо төсөв санхүү, цайлан хангамжтэй бүх талаас материалын бааз нь бүгд байна. Одоо тэгэл энэ яжил 7 нөхдийн чинь ингээл булчингаа нөхөн төлжүүлээд рекаврид орчиж чинь өдөр төссөн үедээ тий. Бүх юмуд ч тэгээд ийм бэлтгэл одоо юунуудад тийм витаминууд бол ингээд хангагдчихээн юм тэгэл эмчтэй терапевттэй мэрэгжлийн Одоо тэгээ плей-офф эхлэж шүү дээ. Тэгээ энэ талаар бас нэг адид асуух зүйл. Ерөнхийдөө энэ үйлрэл Майнерс болон Клуб багийн хувьд яг
төсөөсөн шиг одоо удирдлаа дуусгах чадвуу. Тэгээд одоо плей-офф эхлэх чинь бүх багууд ер нь тэгэл эцсийн байлигдаа ростер нь бүгд бүрдэгдчихлээ. Бас би бас тэр майнерс дээр ирчихэж байгаа байсан тэр төвийн талаар бас хэрэг хэлж болох бол тэр одоо ямар нэг асуудал гарсан уу яасан гэд тэр талаар юу одоо плей-офф эхлэх чинь те тэр талаар юу бас ярил. Тий удаагаас тэр чинь хугацаа гэж юм байгаа. Хугацаанд бол амжаагүй тэгээд угаас тэр нэг эрчим тоглолчууд нугасаа гадуур угаасаа энэ зах зээл дээр тоглолч байхгүй болчихдог. Хэдэн CBA гээд CBA ч өөр дээд лигт доороо нэг ямар лиг үлээ нэг лиг авд юм л шүү дээ. Тэрэндээ ерөөхдөө юм өндөр 5 8-ийн импорт болгогч нарыг авчаад байгаа. Тэгэхээр ерөөхдөө яг одоо бол яг тийм яг эргэлттэй хүн байх шүү. Сая танаа авахчсан тоглогч нь гэхдээ Франц шиг шимшээ тоглож байсан амар тоглогч. Би Тэр нөгөө олимп тайлбарлалт нэг юунд орж явах яг тэрийг харчаад тэгээ сая ирж ийн гэхээр юу би хайлайтын үзчих пүүт энэ ч алах юм шүү. Энэ хоёр чинь баг амар сурал амар юу болох юм бэ гэл яг хоёр том төв дандаа төвүүд дээр суурсан амар юм болох юм. Тэр тэгээ угаас жоохон хугацаанд болцсон нэлээд бас юу болохоор боломжгүй. Цаг хугацааны явдал. Юу Ябуселийн интертэй хамт тоглож исэн юм уу? Тийм сая 20 хэдэн оны олимпиакс бид тэгвэл Ябуселийн тоглож исэн. 22 оныхоор илүү тэр нэг олимпик Гоберино сэлгээ байхгүй. Тийм. Би хайлайтын үз ямар ч амар л нөхөр байсан. Оо амар тий. Тэр би харин тэрийг баталгаажуулаад бүр YouTube дээр ороод үзсэн чинь харин яг уугах гэдэг. Тийм энэ бол ирүүлстэй энэ чиглэлээ болох юм байна гэдэг. Тэгээ угаасаа тэр чинь бас нэг мэдгүй одоо бод мэдээлэл зөв нэг дам манай монголчууд гой дам яриад цалин байлын нөрөг 80 90 мянгаар зүгээр нэг юутсан ихний ээлжинд тохирж бариад нэг хитэн тоглолт Монголоор авчирч гэсэн болов гэж би зүгээр ойлгоод. За угаасаа мэдээж одоо нөгөө юу гэдэг эцсийн юугаа хийж байгаа багууд бол гээл майнерс одоо ямар зүгээр харж байгаад яахгүй тодорхой юм чи яг л юм хийх бах та гэж бодчихлээсэн л та. Бидний өмнөх төвчин бас айгүй сайн байсан шүү дээ нөгөө. Вэнингөө. Тий. Чад. Чад гэдэг асуудлаас эрүүл мэндийн асуудал авсан шүү дээ тий. Аавах нь би муудсан гээд нэг юу байгаа. Тэгээд агент нь яваа тэр оронд чөлөөлөгдөө тэр оронд зөв лиг нэр явсан юм шиг лээ. Тэнгуут чин тэрийг сайжруулж ийн гэхэр чин бүр тэр бас дайггүй тоглох шүү дээ тий. Чад сайн. Надад бол чад надад нэг юм чад ингээд хөндлөнгөөс харахаар нэг юм хувийн зохион байгуулалт айгуу сайтай зан чанарын үед айгуу давгүй тоглож зүгээр харагдаад үсдэг. Жоох хөөх тоглолттой байлчгүй. Тэр нэг голцоо молцоо уулцсан байж нөгөө бэлтгэл дээрээ. Тий нэг юун дээр чинь итүүгний шийдэг нэг. Тэгэхээр тэр чинь хүн зэнтэй хөдөлгөөн мөдлөг айгуу сайтай тийм одоо хастл агрессив үздэг тоглогч байлаа шүү дээ. Анх ирсэн. Тэгээд угаас яг нас масны залуу болоход энэ гоё юм байна тэгэл одоо манайх би бол харж л байна. За тэгээ сая бас нэг ихэд 3 дугаар тойргийн тоглолт болоод дууслаа. Тэгээ нэг юмрхүү яриаг явлаа шүү дээ. Ингээд албаар хожигдлоо тий албаар хожигдлоо ингээд тэр багтаа таарахгүй марахгүй гэд тэр талаар одоо ярьж болох уу? Тэнд одоо яг тооцоо хийсэн яриа шүү. Би ч манай маань ч тооцоо байхгүй. Яг ингээд уусаараа явж байгаа болгоо. Тооцоо хийдгүү ч одоо нэг хоёр тавьж байгаа том багууд байна шүү. Майнерс бодон сая ирч байгаа яач байгаа байхгүй юу? Нөгөө юм шууд хоорондоо нөгөө яана гэдэг лээ бүхчээр хоорондоо амлаад гэдэг үү те. Гэдэг лээ. Одоо тунчж байгаа байхгүй юу? Тунаа таарч гэж байгаа бөөр бол те. Тэгэхээр ч нэг тооцоод бодох ярих юм айгу багтаага. Манайх ч юм бол яг нөгөө улирал эхлэхдээ за хэдээр гарах уу гэдгийг ер нь за улирал эхлэхээс өмнө ч ер нь тооцоо. За энэ жил Кассенс ирэн тэгэхээр ер нь яах хэвтэй ингээл анх ямар импортоо сонгох хэвтэй. Монгол ростро ямар байлгах юм ч гэдэг юм уу те. Ер нь тэгээ нөгөө гадаад коучоо сонгохдоо ч гэсэн өмнөх жилээс тэгвэл юугаараа өөр болох юм. Яг ижилхэн хэмжээндээ орол угаасаа бас хүндрэлтэй гэдэг. Бүх багууд ингээд сайжрал жилээр өгсөн легонрууд нь сайжрал. Тэгэхээр чин за тэгвэл яа ингээд хийгээд яг зүгээр нэгт манайх дээр гол сонголт бол MVP-гийн асуудал байсан. Хэрвээ үнэхээр нэгээр гарч байгаа багаасаа MVP-г өгнө гэсэн бол манайх нэг рүү зүтгэх одоо нэлээд одоо амбицтай удирдлын ихнээс тэгэнгუთ нэг эхний 3 байр гिचгээр жоохон ерөнхий болцсон. Тэгэнгуутаа юу гэдэг манайх ч одоо нэг тоглогч ч юм уу нэг ингээл байнгын 20 оноо монолоо чирээд байх. Одоо манай коуч бол тийм байсан. Тэгээд ерөнхий ингээд нэг хүмүүсийг ингээд солиод ингээд байдаг. Зарим багийн тоглогч нар ч юм бол юу гэдэг багада 30-аас дээш минут тоглоод байгаа тоглогч нар яаж тоглосны 20 оног бол аваад их боломжтой гараанд гарч байгаа тоглогч нар. Манайх ч юм болохоор ингээд макста нэг юу гэдэг 25-аас дотгошоо барий гэдэг тийм бодлого ингээд яриад байгаа. Тэгээд илүү ачаалагддаг шуурлын энэ төрхээр тэр минутанд тэгээд нөгөө илүү одоо хувилбар дээр явж байгаа манайх бус багуудаас яг бүх багууд хувилбарууд хийж байгаа. Гэхдээ миний анзарж байгаагаар бол арай илүү их одоо нөгөө юу гэдэг давтамж нэгч гэдэг юм уу те илүү хувилбараа номер 1-т тавьж байгаа. Магадгүй легонортой өгөөд хар зогсоос илүү их одоо
холбор дээр явж байгаа ямар нэгэн сул одоо оноо авъя барь гэдэг. Тэгэхээр яг манай багийн нөгөө онооны юу айгу нөгөө тоглогчныг их бага байгаадсан. Одоо нөгөө хаа нэг тоглогч нэг 20 оноонд хүрүүл хүрж байгаа бол ихэвчлэн нэг 13 4 5 дээр ингэсэгээд энэ ч өөрөө баг дээр бас нөгөө юу айгу багийн одоо тэмцвэртэй байдалтай уур амьсгал дээр гайгүй нөлөөлдөг. Ер нь бид нар залуу байх ч гэсэн нэг нь ингээл 20 30 оноо аваад нөгөө хэд нь оноо авахгүй байна гэдэг чинь бас жоохон асуудал үүснэ шүү дээ. Тэгэхээр яг хуу энийг нь айгүйх байхыг хичээж байсан. Тэгээд зүгээр сонголтоор яг сая 3 дугаар 2 дугаар тойргийн сүүлээс 3 дугаар тойрог хүртэл ер нь зүгээр ингээд тооцоолоо явж байхад за 1-рүү 2-руу гарах магадлал айгүй өндөр байна тий. Энэ чинь үлдсэн тоглолтууд дээр харж байгаа стендинг дээр харж байгаа. Тэгээд зүгээр нэг бодсон юм нь нөгөө хүмүүс болохоор одоо нөгөө зүхтлаа айлаач гэдэг юм уу юм яриад байна шүү дээ. Зүгээр миний хувьд бол тэрэн дээр хариу өгч хэлэхэд нэгээр 2-оор явж байгаа баг бол 6 7 8 дээр явж байгаа багаас зүхтна гэж бол нэг юу байхгүй. Зүгээр зарим багуудын одоо зорилго магадгүй плей-офф 8-д үлдэх ч юм уу те. Плей-оффд орох. Зарим нь одоо Final Four ч юм уу те. 4-т үлдээвэл одоо манай энэ жилийн зорилго. Зарим багууд бол нэг финал гээд харж байгаа ч юм уу те. Хөлгүүдийн хувьд бол 2 жил авраг авсан. Энэ жил 3 жил дараалж авраг авъя гэдэг тийм нэг юм зорилготой л явж байгаа. Энэ жилийн хувьд бас боломжтой потенциал явж бас дайггүй зүгээр явж байгаа гэж харж байгаа. Тийм болохоор тэр хүртэлх зорилготой хүрэх арга замуудыг аль арга замаар нь явуул бидэрт илүү их хялбар байх вэ гэж явнах үсэж одоо би шудраг одоо юу гэдэг сагсан тайртай үнэн байх ёстой гэдэг юм уу. Тиймэрхүү юмыг номер 1 тавиад магадгүй фейлдүүл яах вэ гэдэг юм уу. Тэ одоо чинь амар том багууд гард Knights шиг гэдэг юм уу. Сүүлийн 3 4 жил бараг 8-1-ээс 4-т үлдэж чадахгүй юм гэдэг чинь ингээд амар их хэцүү байгаа сте. Тэгэхээр тим юуг бид нар авахгүй тул ямар боломж байгаа вэ гэдэг талаас л ингээд өөр арга замуудыг хөөж яваад байгаа. Сонгоод нь гэсэн үг те зогтаагүйгээд айгаагүйгээд байгаа шүү дээ. Тийм яг зүгээр одоо юу гэдэг энэ замаар явах гэж л одоо сонгож шүү дээ. Түүнээс энэ гэхдээ ер нь бол одоо олоос мос байдаг л шүү дээ. Түүнээс ямар нөгөө одоо юу гэдэг хэрэгээр өжигдөөд мөнгө төгрөг аваад нэг багийг ингэж мингээд байгаа зүйлүүд бол байхгүй болохоор аль нэг багийн эрх ашигт бол нэг нөлөөлөөдсөн юм бол байхгүй. Тийм тооцоол байх хэрэгтэй. Ер нь бол зүгээр баг өөрөө манайхад юу гэдэг яг ингээд хожигдъя гэж бол гараагүй. Ер нь бүх тамирчид инстинкт дээр шууд ингээл итгэх мэдхэн жоохон ингээд эхэлж тэгэл урсгалаараа л дуусчихж байгаа байхгүй. Тэгэхээр одоо нэг яг хөө ялангуяа тэр бас сүүлийн тоглолтууд бас тэр байранд ач холбогдол болчиход байна л да. Билээ болгонгоос хамаг бас хүчээрээ тоглоод бэртэл гимтлээс аюултай болохоор бас ач холбогдолгүй тоглолт болчих жоохгүй байранд ялангуяа. Тэгэнгүүт ч яг ерөөдөө зарим нэг жоохон татчихж байгаа. Тэрнээс албаар гэж харж иж магадгүй. Тэр нэг юм тоглолт тааруулахыг би юу л ингэж бодоод байгаа. Одоо түрүүний яг нэг Томи ярьдаг сэдвүүдээр жишээлүүлээ шүү дээ. Өөрсдийнхөө одоо яг нэг тоглолтоо тааруулна гэж байгаа шүү дээ. Одоо багаа сонгоод эн чинь бол бүр байсан дэлхийн номер 1 NBA дээр хүртэл байгаа шүү дээ. Албаараа жигдэж өгөө. Тэгээ за тэр багтай тааръя гээд ингээд энэ зүйлчээ сагсны зүгээр нэг хэсэг шүү дээ. Одоо драфтын эрхийн төлөө унж мунж байгаа тохиолдол байдаг л үү. Тэгэнгүүт энийг нэг тоглолт наймаалцахтай бас юу яагаад гэхгүй андуураад байгаа байхгүй тийм эн чинь зүгээр тааруулж штэ тийм зарим нэг хүмүүс болохоор бүр ингээл за мөнгө авчиж гээл ингээл шууд ингээл дайректли шууд ингээл дайраал тийм илүү их жоохон мэрэгжлийн сагс үзэж одоо за спорт ойлгодог усуд бол жишээ нөгөө за энэ тоглолт угаасаа энэ баг ингэж байгаа юм чи энэ тоглолт угаасаа нэг иймэрхүү болно гэдгийг үргэлжлээд нөгөө мэддэж штэ тийм за ер нь жоохон нэг одоо нөгөө од тоглогчноо суулгах гэж юм байна сэлгээгээ үзүүлэх юм байна гэл ингээл бид нар ч нөгөө NBA ярьдэж штэ тэгэж өөрөөсөө нөгөө мэдээлэлээ бүрэн мдээгүй ирж үзчихэд ч юм уу те магадгүй зургатаар тэгмүүтээ нөгөө хэтэрхий амар гоё өрсөлдөөнтэй тоглолт хүлээлттэй орж ирээд плейдээ аваад тэгмүүтээ магадгүй тэр усууд нөгөө хөөрхий бас тэр усууд буруу ах хүүхдэд дагуулаад ч юм уу ингээд гоё ингээд цаг заваа гараад ирсэн чинь нөгөө хэд нь ингээд тоглохгүй ч юм уу NBA бол одоо өнөөдөр энэ тоглож тоглохгүй гэдээ гоё зарлж марлцдаг шүү дээ те манай тэгэж манайх ч одоо тэр тал руу арай ороагүй шиг байна тэгэхээр нөгөө хүлээлтэнд нь хүрэхгүй болохоор хүн тэгэл нэрвтэй ямар нэгэн юм ярих ч юм уу бичих ч юм уу нэг жоохон тийм асуудал үүсээд байна гэж боддог. Зөө. За. Хэдүүлээ жоохон өмнөх үеийн асуулт руу оръё. За яг цаг үеийн асуудлыг хэдүүлээд сүлд нь ярих байх гэж бодож байна. За хизээ зодог тайлах чинь хоёроо. Тэгж одоо ер нь бодоагүй нүү? Асууж хүмүүс те ер нь асуугаад хэлчихлээ шүү дээ ер нь. Тэ яг тэгээд ямар ч байсан тэгээд одоо үгдээ нэг
Одоо багш гэсэн хэлбэр хэлж ийсэн. Тэгээд яг ингээд тоолж байгаа хүмүүс болчтын тэгтээ тэргүй. Тэгэхээр тэрэнд бол ингээд заавал зурлаа байгаа. Одоос юу нэг яг зүгээр сэтгэл зүгөө бэлдээ. Мэдээж энэ олон жил тоглож байгаа болохоор ч нэг сагсандаас ингээд амар их цаг хугацаа зарцуулсан болохоор амархан бас ингээд хайчих болж чаддгүй юм шиг хүн өөрөө тулахаар тэр яг багшийн хийснээр бол зөрөөгч хийснээр яг өөртөө тулахаар амар хэцүү байдаг юм аа. Тэрийг бол гэхдээ нэг бэлдэх хэрэгтэй. Хүмүүс гинт од нэг өдөр боллоо гэдэг ингээд болох чинь жоо хэцүү шүү. Гэж хэлсэн. Тэгээд ерөөхдөө тэр лугаа бэлдэж эхэлж байгаа. Тэгээд ямар ч гэсэн багтаа хэрэг болж гин үгүй тоглож чадж гин үгүй мэдээж би хааны асуудал шүү дээ. Би үнэхээр бас боломжийн байгаа гэвэл үзээл шүү дээ. Тоглож явахт нэг тийм буруутах зүйл биш аа. Бас тий. Үнэхээр би болохгүй ингээд юу гэдэг нь хулгаар ч юм ингээд бэрхэл хэмтэл гэдэг нэг юм бол угаасаа болчихно. Тэр дээр бол нэг тийм юу гэдэг одоо ингээд доод үетэйг ч юм ингээд зэрэгцэл ингээл одоо заавал ингээл тэдэн жил авах хэрэгтэй шүү дээ. Тийм байхгүй л гэж боддоо шин миний хувьд л. Бэлэн болоод юу гэдэг тий. За одоо ингээд бэлэн болоо. Бид мэдээж тодорхой хэмжээнд одоо ингээд тамирчин байх болоо тоглохоо болоо сахстай ямар нэгэн холбоотой л байна шүү дээ. Мэдээж эрэхтэй. Эргээд бидний сахснаас гаралтай юм чинь сахсандаа буцаад юу гэдэг тий. Ямар нэгэн юм хийн л гэж боддоо шүү дээ. Гэхдээ энэ асуултыг юу гэдэг нэг 10 жилийн өмнө асуусан бол одоо юу гэдэг айгу бардмаа. Ер нь тэгэл нэг 30 хүрээд ягаал болчихно гэх их амархан хариулах байсан байх одоо нэг бардам ч юм уу. Одоо ингээд ихлээр ер нь ингээд сүүлийн 3 4 жил өөрсдөө ч бид нар одоо ер нь болиё гэж их ярьдаг боллоо. Тэгээд хүмүүс ч их асууж байна. Нөгөө талаараа одоо юу гэдэг нөгөө түрүүн саксны хөгжил ярьсан шиг бидрээс нөгөө яг мэрэгжлийн одоо full time нөгөө юу шаардаад эхэлдэг болцоо одоо сакс. Тэгэхээр бид нар чинь нөгөө уламжлалт даргаараа одоо яваад байдаг те. Өдрийн нэг бэлтгэл хийн мэн ч гэдэг юм уу одоо манай залуучууд бол одоо чи манай багаас бол одоо 13 4 тоглогч чинь одоо 12-оос 3 нь яг өдрийн 2 бэлтгэл зарим тохиол 3 бэлтгэл ч юм уу яг нөгөө мэрэгжлийн өөр юм руу явахгүйгээр явуулж шít. Бидний санчир бидний хувьд ч гэдэг юм уу бидний сагчдын хувьд одоо цаажамаа төрөө бидний хувьд муу шууд шүдрэн яг эдгэрш ингээд өглөө бэлтгэл хийгээд өдөр ягаад орой бэлтгэл хийгээд full time хийвэл ямар ч нэг боломжгүй байгаа. Яг бол бидний хувьд нэгт одоо аргэр амьдрал ч гэдэг юм уу ажил төрөл бизнес гэдэг ингээд маш олон зүйлүүд дагаж явж байгаа. Тийм болохоор нөгөө тэр болгоны хаяа золиослоо зөвхөн ингээд сакс гэдэг явах одоо амар ч боломжгүй байгаа. Тэгэхээр ер нь улирал эхлэхдээ ч гэсэн гадны коуч мөч эхлэл би бол жишээ нь нөгөө яг боддлоо хэлдэг ингээд ийм юм байдаг ийм ингэж оролцох боломжтой. Тэгэхээр би над дээр нөгөө кор хүлээлтгүйгээр илүү их зөв нөгөө туслах плей-офф моп яа магадгүй нэг плей-оффын ер нь бол сүүлийн жилүүдэд дандаа плей-оффын сүүлийн 1-2 сар л нөгөө яг жинхэнэ ажил мэжлүүдийг жоохон хойсон тавиад багаараа байрлал марж нөгөө нэг богино хугацаанд нэг тиймэрхүү байдлаар бэлтгэл хийж байгаа. Манай бас багийн залуучууд бол баг 8 сараас нэг 5 сарын хооронд бол баг нэг 10 сар нь бол байнгын өдрийн 2 бэлтгэл хийдэг ч гэдэг юм. Энэ говгоосаа гадаад клубнэрч ирэхэд бид нэрсэг тийм шаардаад байгаа байхгүй. Тэгээд эдгээр чинь нөгөө за энэ ч өөрхий бэлгүүн болохоор ч юм уу санжир болохоор энийг болохоор яах одоо ингэчээ арай илүүд үзээд ч гэдэг юм уу те уян хатан хандаж болох уу эдгээр чинь зарчим яриад байгаа. Энэ ягаад ингээд энэ ч яг адилхан л юу штэ. Тамирчин бол тамирчин чи юу ингээд гарч энэ чинь нөгөө баг дотор одоо юу гэдэг бид нар чинь нөгөө чөлөө авах нь их ч гэдэг юм уу те. Тэгээд яг нөгөө зарим тохиолдолд 2 цагийн ачаалттай бэлтгэлээ яг нөгөө залуу тамирчтай адилхан хийгээд тоглолтод бас ингээд хүчтэй тоглолтод ороод ингээ яваад хахаар ингээл нөгөө би хаа дийлэхгүй ч гэдэг юм уу. Тэр гадны коучнер болохоор Европ хүмүүсийн бие хаач гэдэг юм уу те. Тэрэн дээр ингээд Европууд ч уусаа юм яг тэр ойлголтоор орж ирээд байдаг шүү. Манай бид нар ч нэг одоо Монгол хүүтэн ч гэдэг юм уу ингээд нэг юм төгжрөл гэдэг бас амар олон хүндрэлүүд биш үү. Тэгээд тэрийг бас бүрэн ойлгож чадахгүйгааслаад айгүй зөрчлөөд үүсдэг одоо нөгөө бидний хувьд одоо магадгүй санжир дээр бас адилхан гардаг болов уу гэж бодож байна. Яас нэг авиат мавиат гэдэг тийм. Тэгээд нөгөө бид нар чинь нөгөө иймэрхүү байдлаар ингээд нөгөө жоохон ингээд чөлөө авах одоо ингээд хоцрох зүйлүүдийг яхаар нөгөө хүмүүс нь биднийг одоо хүндлэхгүй байх гэж боддог ч юм уу. Тэгээд нөгөө асуудлууд хүндрээд байдаг. Уул нь санаа нь ингээд бүхний зохицуулах боломжоор л ингээд оролцоод дэмжиж байгаа нөгөө хүмүүс маань болохоор ингээд шаардлага айгүй өндөр тавиад. Тэгээд энэс болоод жоохон асуудлууд үүсэж байгаа. Ер нь сүүлийн 2 3 жилийн хугацаанд л би гадаад хөвчнөртөгөө асуудал үүсвэл яг иймэрхүү юунаас бол үүсэж байгаа. Түүнээс ч нөгөө сайн муу тоглох ч гэдэг юм уу тэр мөрөд бол гайгүй харцсан боо. Тийм. Тэгээ бас юу байна л да.
гадаад коучнэр бас тэр өөртөө бас тэр хүнээсээ бас шалтгаалж байгаа шүү дээ. Тэ янз янз шүү. Яг л бид нар харахаар гадаад коуч бүгд ижилхэн гэж бодож байгаа шүү дээ. Яг тийм биш яг тэр хүнээс шалтгаалж. Жишээлбэл өөрөө бас 37 настай тамирчин байж үзэг хүн бас байж болж байгаа. Тэгэхээр чин 37 настай одоо юу гэдэг ингэж бэлтгэл хийгээд ингэж үзэг хүмүүс биерээ туулаг болохоор тэр чинь ойлголт байхгүй болж байна. Тэгээ практик ухаа дандаа онлоор явцсан. Тэгэхээр чин өөрөө нэг юм 30 настай тамирчин байж үзэг болохоор нэг ойлгохгүй тал зөндөө. Одоо жишээ нь өглөө босоод 30 за сүүлийн 1-2 жил 2-3 жилийн хугацаанд ингээд яг хүчтэй тоглолтод ороод өглөө босоод босох ингээд зөөр мэдрэмж ямар байгааг тэр хүмүүс өөрөөсөө ойлгохгүй байхгүй. Тийм учраас магадгүй тэр бас өөрөөсөө нэг 24-5-аараа тоглолт болсон чинь тэг коучгийн авцаалсан чинь бид нар нөгөө өөрөөсөө 24-5 таа тоглолтын өглөөс ирэхэд зүгээр нэгээрээ бодоод ингээд юм шаардаа. Одоо би баг дээр бас асаалаад үсээд байдаг нь ингээд нөгөө би халаалтан дээр хүртэл залуу тамирчид нэг 5 минут халцахад би нэг 10-15 минут халаалт сонголт хийж ижил яг гэдэг. Тэнгууд бэлтгэл эхлэхэд л шууд нөгөө яг одоо юу гэдэг нөгөө төлөвлөгөөний дагуу ингэж 5 минут ингээд явчихгооч яг ингээд асуудлууд үүсээд байгаа хөх. Тэгэл уурлаад байх хэцүү шууд дагаад хүчтэй гүгээд бас болдгоо ч гэдэг юм. Ингээл ийм одоо нөгөө манайх дээр ийм саксны хувьсэл руугаа орж байгаа зүйлүүд дээр яг ингээд бид нар дээр айгүй хэцүү байгаа. Яг залуу тамирчид бол энэ айгүй гоё тохиромжтой нөгөө системд уусаад ингээд харагдав. Яг тэр өсөж байгаа. Тэр чинь уус цааш ингээд аажмар өснө л дээ. Тэр чинь бэлтгэл уус сайн их систем чи. Подкаст рүүмийн хамтрагчаар XM Broker бид бүхэнтэй хамтран ажилладаг үлээ. Тэгэхээр за XM Broker-ийн харилцагчид маань за найзуудынхаа ураад нэмэлт орлого олох боломжтой болж байгаа юм а. Ингээд та бүхэн за амжилттай урьсан найз бүрээсээ $40 урамшууллыг авах боломжтой. За энэ бол ер нь хязгааргүй штэ. За тэгэхээр та яг одоо тантай адилхан ижил сонирхолтой найзуудыгаа ураад үзэх үү. Та бүхэн description хэсэгт байрлуулсан линкээр ороод дуршаад үзэх боломжтой. Арилжааны шимтгэлгүй Монголдо хамгийн өндөр урамшуултай брокер XM Broker. За тэгэнгүүт за ер нь бол зодог тайлах талаар бол шийдвэр бол угаасаа гараагүй юм шүү дээ. Яг зөв хүмүүс нэг айгүй асуусан байхаар нь л би энд асуучиж байгаа шүү. Гэхдээ яг одоо тэгэл биднэрт чинь LeBron James гэдэг хүн ч одоо тий шал өөр өж болдго юм а гэдэг зөв одоо бүр ингээд дээд түвшинд олж байсан харуулж шүү дээ. Гэхдээ яг тэд нар бол яг мэрэгжлээ явж исэн. Яг миний мэдхийн одоо яг нөгөө нэг том санчрыг дээдлийг дорж эхэлж явах үеийн сакс бол эдэг юм бас хэцүү байсан шүү дээ тий. Тэр үеийн одоо хажуугаар нь ажиллаа хийгээл тий. Одоо шоудах үедээ шоудаал ингээл явж исэн гэхэд 20 жил тоглолчин гэдэг бол миний хувьд бол амар том амжилт гэж харж байгаа. Одоо магадгүй яг одооноос тоглож эхэлж байгаа дүүнэр бол харин ёстой жинхэнэ 20 жил бол окей даваа штэ гих байх тий. Үгүй янз янз лох шүү. Одоо бараг бүр хэцүү юм шүү. Би бараг энэ хүмүүс одоо байгаа энэ тамирчдыг нөгөө ингээд заахын мэдгүй цөөн тооных нь дийлийнх нь бол биш бол гэж би зүгээр хараад байгаа. Нөгөө мэдээж одоо шинжлэх ухааны спортынаас уртсаж जैन ууж ингээд бүхэн хойшилж байгаа ч гисэн одоо нэг юм ясан одоо яс муутай гэх юм. Юу гэж хэлэх юм бэ? Одоо айгу имзэг болцсон юм шиг санагдаад байгаа. Одоо тамирчид ингээд ерөөсөө жоохон юмд гимтээд байдаг болцсон ч юм уу те. Тэгээд ингээд тийм зовлон мовлаа айгу ихтэй ингээд сэтгэл санаа манаа нэг докторгуу ч юм уу те. Үеийн ялгаа ухаан нөө жинзээ минзээ гэдэг тийм ялгаа. Тэгэл одоо бид нар загнуулж нэг ингээд нүдүүлж ясараа бид нар тэр өвд хэрэггүй байсан байхгүй нэг талаас. Өвдөж ч нөгөө өвдөө дэрсэд орчдөг байсан гэдэг шиг. Одоо энэ хөлтөд чинь бол энийг ингээд шууд тоглолтоос гараад 2-3 өдөр бэлтгэл мэлтгэл самбраал яг ингээд тэгэл нөгөө яг магадгүй нөгөө эм чимчийн дүгнэлтэн тэгэж гардаг болохоор. Тэгээ эрүүл мэндээ зайлбуудаад аюул юу л алж байгаа юм шүү дээ. Тэгэхээр зөв саний нөгөө Санжагийн асуусантай холбоотой зодог тайлахтай холбоотой бид нар нөгөө над дээр яг мэдрэгч байгаа мэдрэмж одоо би ч нөгөө хөлгүүдэд ингээд 14-5 жил бараг тоглолцлоо. Тэгээд ингээд байгаатай үйл одоо нөгөө сүулдэ хэд их удахаар буцаад би нөгөө баг дээр асуудал болоод байгаа байхгүй. Тэгээд одоо нөгөө коучнэрийнхээ үгэнд орохгүй ч өмнө одоо ингээд зүгээр ингээд инээ чанаагаад хэлдэг байсан үг нь одоо хэлэхээр аягүй эмзэг тусч мусдаг болсон юм шиг тий. Тэгээд буцаад тэр нь ингээд надад ч хэцүү болоод би ч одоо нөгөө хэд нь энэ хөрхөө бас олон жил болсон юм чи энийг ингэж болохгүй дээ ч гэдэг юм шиг ингээд ингээл тал талдаа айгүй нэг хэцүү болцсон.
Тэгээд одоо миний хувьд одоо нэрээ одоо жих энэ жил нэг жоох нэлээд юу шийдвэрүүдийг бол гаргах бах. За надад нэг гоё асуулт байна. Нөгөө нэг хүмүүс ингэж асуусан байсан. За одоо нөгөө нэг яг одод байгаа тоглогчдоос яг ийм Томыг санагдуулж байгаа, Санчрыг санагдуулж байгаа тоглогч өөрсдийнх нь хувьд одоо хэн санагдж байгаа болоо гэж асуулт байсан. Тэр надад айгуу гой санагдсан байхгүй. Тэгэхээр одоо юу гэдэм байгаа ингээ харахаар одоо дөнгөж лигт орж ирж байгаа залуу дөнгөж 21 22 та тамирчдаас за хамаагүй 25 хүртэлтэй тоглогчдоос ингээ харах нэ ер нь яг за энэ ер нь л яг л би харагдчихин да гэж бодогддог тоглогч байдгүй. Би нэг ийм л тоглогч байсан да гэх тээ. Одоо ч ер нь тэгээд яг хоо энэ сахс өгчийн хэмжээгээр бас хүмүүс үзэж харж байгаа юм бэлтгэл сургуульт тэгээд ерөнхийдөө бас энэ бас тоглолт уур чадвар мадар хүрхлээс аягүй сайжирч шүү дээ ер нь. Ер нь ингээ харахад зөндөө бол одоо манай лигт бол зөндөө одоо ялангуяа шгшөөгийн бүрэлдэхүүн багчаад болгосноор бүгд л уур чадвар бол маш өндөр хэмжээнд төс. Одоо энэ Азийн урлагийн тоглолт Монгол нэлээд маш өндөр хүлээлттэй байгаа. Нэлээд бас гайг үзэж болов шаарч байгаа. Тэгээд яг энэ тэр гэхэд бол яг хэцүүлдэ бас тэр чинь нэг арай өөр болчиход байгаа. Тэгээ хүмүүсийн хүн болгоны арга барил өөр болох. Тэгээ ер нь яг залуучууд бол ерөнхийдөө аюул сайн болж байгаа гэж би бол хөвдөө харж байгаа. Санчиртай зүгээр хамгийн төстэйг бол хэн бэ? Маргад. Тийм Маргад яг ер нь зүгээр ийм санчрын ийм одоо хүмүүс ингээд санчрын чинь одоо байгаа шиг юм ч юм уу те бэлгүүнийг одоо байгаагаар нь төсөөлөд байх шиг байна. Би яг нөгөө санчрыг бид нар ч юм багасаа мэддэг бид нар ч ингээд яг прайм мид үе мөйгээд анзаарч байдаг маш сайн байнга л анзаарч байгаа юм чи өрсөлдөх үедээ цог нэг багтдах үедээ ч гэдэг. Тэгээд маргадын хувьд бол яг санчиртай нэг ийм төстөө хэв шинжүүд нь бусад тоглогчноос арай олон байгаа те. Би яг тэгж боддог. Надад зүгээр арай ойртол. Гэхдээ тэр нэг юм юу мөн жоохон мэдээж 100% адилхан байхад хэцүү юм чи хамгийн ойрхон нөгөө өндөр намын тэгээд ур чадруу те биеийн хүч дэсрэлт гэдэг ингээ харахаар маргад айгу юу юм шиг санагддаг санчиртай ойролцоо. Том баясаа юу? Баясаа ойролцоо. Яг би тоглолтын арга барилын хувьд бол яг толгоон дээр хамгийн түрүүнд угаасаа баясаа орж ирээд байна. Гэхдээ яг нөө зан характерын хувьд бол арай өөр. Тий. Яг зан характер адилхан махалбгүй л дээ тий. Угаасаа яг адилхан байж угаасаа хийж чадахгүй шүү дээ тий. Тий. Гэхдээ яг энүүгээр нөгөө нэг би баясааг тоомтой адилхан байж чадахгүй шилээгүй шүү. Яг үндэ тоомч гэсэндээ бас баясаатай адилхан байж чадахгүй гэдэг утгаараа шүү тий. Тий. За би бол яг бис тэгж хардаг. Тий. За уухна ер нь юу гэж боддог. Би яг зүгээр азааг болчих бодтой. Зүгээр ингээд дараагийн жоохон илүү тоом ах ч юм уу те арай. Одоо арай жоо ерөөсөө сайжруулсан. Би болчихсон би зөв хүстэй зөв. Азагийн хувьд яг би ч гэсэн зүгээр анзаардаг зүйл. Одоо яг ингээд 2 м дөгч байгаа тоглогчдод дунд ур тоглож байгаа гэвэл одоо ер нь бол зүгээр инхий бодол байна л да. Инхий бодол гэхдээ бүр юу Монголоос хамаагүй тасархад өвчний хөлт болчиход байгаа байхгүй. Одоо ямар бид нар өөрсдөө инхий бодтой харьцуулбал юу инхээс ш нөгөө инхий бод чинь бидний харьцахаас өөр левел рүү очиж байгаа байхгүй. Тэгвэл мэдээж инхий бодол нөгөө урд тоглолдог. Одоо бид нар чинь бол нэг ингээд яг нэг саксны хөвслийн одоо нэг бидрээс дэшээд нэг 5 6 ах дээд үе ах нар ч бол ингээд саксыг нэг хэсэг өөрчилсөн тий. Бидний үе чинь бас дахиад нэг жоохон ингээд өөрчлөлтүүд оруулж ирсэн. Тэгээ одоо юу гэдэг баг нөгөө бидний үеэс цагран дээрээс дох мох нь арай илүү ихсжсэн ч гэдэг юм уу ихсдэг болсон. За тэгээд илүү нөгөө уран гой чөлөөтэй тоглолдог моголдгууд нарай ихсэж байгаа ч юм. Тэгвэл одоо ингээд яг дараагийн циклүүд одоо ингээд яг гарч ийн л одоо энэ нөгөө дөөх инхээ одоо дааза барсамарс энэ болко ч юм уу тий энэ бас яг аюу гоё үе гарч ирж одоо нөгөө бөхөр нэг 6 залуу заан гэдэг шиг 89 аюу гоё гарч ирсэн гоё мэдсэн бид нар дээшээ доошоо гоё үед байсан шүү зүгээр нөгөө олон гоё тоглогч нар байгаа одоо манай найз ах нар мах гэдэг юм уу тий яг тэр шиг зүгээр ингээд манай 89 яалтчгүй ингээд аюу гоё цүм гоё нэг үе бас гарч ирсэн одоо дараагийнх нь яг энэ саний хэлсэн залуучуудын үе аюу гоё нөгөө юм шинээр бүр хүч дүрээд магадгүй бид ингээд нэг 90 бид нар 89-ээс бид нар 6 7 5 6 7 8 4 хүмүүс ч одоо хэд он 95 6 7 онохон тэр оныхон болохоор яг ингээд гоё тоглогч нар байсан ч гэсэн ингээд л тэгээд яг ингээд гоё л тоглогч нар байсан тий яг ингээд эдний үеч нэрээ
Гэл тэгсэн чинь одоо яг ч тийм үе байсан шүү тий. Тий, одоо 89-ийн могоонууд гээд алдартай байсан биз. Тий, бид нар ямар сандаа нэг багт ор гэхэр чинь тэгэл бид нар тоглоом хэдүүлээ нэг баг орч хинтэйгээ тоглох үтэй гэл. Шигшээ огмаг дээр ингээд бид нар шигшээ огмаг гэд бөөнөрөө ингээд нөгөө бэлтгэл сургалт хийхэд 89 оныхан за бөөндөө нэг болчих үлдсэн онууд нэг бол гээд хоорондоо дэлгэрээр тоглолдог л байсан шүү. Тэгэл нөгөө хэдийгээ хожил инээж нэгаал нөгөө ууга болтоо заачаамаажийн нэрийг хөдөлгөөл төрөө мөрөөд шартаач хэлэхгүй бид нар тэгэл инээлдэл алдцаа нөгөө шүүж байгаа хүүхэд нь бүр айгаа тий. Тэр чинь амар юм болж байгаа юм шиг бүгд тагна алдаа маа чи юм гэсэн амар юм болж байгаа. Нэг жалгад давна гэдэг чинь жоохон нот ирсэн шүү дээ нэг гэдэг шиг. Тий. Нөгөө 89 босдноо онгорсон байна шүү дээ. Тэр чинь аахгүй шүү дээ 10 жилийн өмнө ч удаа 24 тавтай. Нөгөө хэд ч юм болохоор амуустаа намаа 80 оны бацаа нарыг стаална гэдэг. Бид нар чинь нөгөө хэд яг үеийн өссөн болохоор тэгэл энэ хэрүүл оруулах гэж гоё. Тэгэл ер нь энэс хойш иймэрхүү ярианаас ч одоо нөгөө тэр оны тэмцээний жаах бид нар бараг 10 жил ярьсан юм аа. Тэгэл ярьж байгаа бараг сүүл хэдэн оноос 18 9 оноос анх хөгдөж байгаа нэг хэлсэн баг те. Тэгээ 2 ороод манайх нь 2 дөрүүлээд тэгээ сүүлийнх нь ороогүй шүү дээ тий. Ороогүй шүү дээ. Тий. Сүүлийнх нь тэгээ нав хаяа орцсон юм даа. Үгүй ороогүй. Бид нар ороогүй байсан чинь манай муушууж ганцаар орчихлоо, азаа ганцаар орчихлоо. 88 хомооныхан дээр очтой явжсэн шүү. Та нар ч цуглахгүй байсан гэдэг нэг амар юм ярьцсан. За одоо ер нь нөгөө нэг одоо бол нөгөө сагсанд чинь өмнөхөө одох юм бол хажуугаар нь давхар ажлын юм гэсэн юм байхгүй. Мөнгө санхүүгийн хувьд жишээлбэл яг сагсаа тоглоод явж байхад бол хангалттай сайхан гэр бүлээ өөрийгөө аваад явчих хэмжээний ийм гоё цаг үед амьдарч ийн л та. За тэгэнгүүт одоо манай хоёрын хувьд жишээлбэл одоо сагс дуусчих юм бол хойноос нь ер нь яг өөрсдийн хувийн ямар бизнесүүдийг хийж байна. Ер нь цаашдаа сагснаас өөр юу хий гэж бодож байгаа вэ? Одоо хийгээд эхэлсэн байгаа л байх та тий. Үгүй юу? Тийм, томын хувьд бол ярих зүйл. Яг хуу ер нь бол бид нар чинь нэг 27 8 гээл бас нэг ингээл ер нь ингээл олон бас нэг 10 жилийн өмнөөс л нэг жижиг сажиг ингээл нэг ресторан паб ажиллуулахаас ахуулаад нэг төрийн бус цугаар эхтүүлэгч гэдэг юм уу те. Тэгэл тэр нэг ийм сагстай холбоотой спорт холбоотой ийм хиймийгээл яриад эхтүүлжсэн юмнөр байгаа. За тэгэл тийм нэг автоламбард байгийн юмнэр хийж үзчихсэн те. Нөгөө худалдааны одоо юу гэдэг ингээл нэг авчраад ингээд ингэж болох юм байна гэл тустай янз одоо центр гэсэн нөгөө бичгийн цаасмасны бизнес хийжсэн ч гэдэг юм ингээл бидний үе чи харьцангуй нөгөө ингэж юм юу сайтай байсан ингээл янз юм руу ороод өгдөг тэгэл хөөш юм байх юм биш ингээл хөөш ахаа нэг ах хавтаа нийлээ ч юм уу тэ нэг найзтайгаа нийлээд ингээ яваад байдаг. Яг хөө тэрнээс өөрөн дээр одоо бүгд тустай яг нэг саяны хэлээд байгаа нэг 89 88 87 оны одоо 86 оны тамирчид бол их нэг тийм суурьудаа бүгд бэлдээд өөрийн гэсэн нэг жижиг сажиг юмнуудыг барьцсан байгаа. Магадгүй зарим нь бол нэг юм төрийн алба ч юм уу те. Яг нэг нарийн мэрэгсэн мэрэгчлэрээ ингээд яваад ингээд яг тэрийг гаршаад явж байгаа хүмүүс байгаа. Тэр яг бид өөр сонинг бол одоо сүүлийн жилүүдэд тэгээд яг хувийн янз янзын бизнесүүд хийж байна. Тэгээд яг сагсны цалингаар одоо хэдий хангалттай болоод байгаа ч гэсэн бид нар ч одоо санжир 3 хүүхэдтэй би 5 хүүхэдтэй болсон. Тэгээ бид нар чинь зүгээр нөгөө 1000 сагсны цалин өсөд байгаа ч гэсэн хангалттай одоо юу гэдэг юм биш байгаад байгаа. Тэгэхээр ялж тохиолдолд бол нөгөө одоо хийж байгаа юмудаа илүү их хийж өргөжүүлэх ч гэдэг юм уу те. Тийм л зорилготой явж байгаа. Тэгээд одоо өстө нөгөө 9 жорын л юм хийж үзэж байна да одоо. Тэгэл одоо бид нар ч одоо юу гэдэг яг одоо 24 5-тай залуучдын цалин битэрийн цалин бол тийм биш шүү дээ. Тэ? Одоо л тийм хүмүүс мэдчихлээ. Тэгж бодоод тийм шүү. Тэрээс биш. Одоо л бид нар багтаа ингээл туслах яг юу гэдэг үг багийн яг лидер гэдэг тэр юм ч одоо байхгүй болчих жоохгүй. Тэгэхээр чинь мэдээж хэрэг багийн лидерд авчвал илүү цалин авах хэрэгтэй шүү дээ. За шүү дээ. За ёстой ингэж л болохгүй юм байлээ шүү гэж хэлэх юм байдгүй. Тэгэхээр чи яг ингэсэн хүмүүс болох гэдэг нөө. Үгүй яг байгаа шүү дээ. Одоо чи монголчууд хэлдэг шүү дээ. Нэг хэд өөртөө бардах ирдэг ч юм уу тийм. Тэм зам бол бас хүнийг алчих талтай. Юу нь бол би л ингээл би л алаад нэг аль яах юм бол энэ хүмүүс тамирчиж гэсэн бүх салбарт гэж алддаг хүмүүс олоо харж исэн. Тэгэхээр
тэрийг бол бас нэг тааруулж хэмжээг тааруулж явах хэрэгтэй юм шиг. Санчир тэгэхэр чи ер нь яг биегээр өвчлсөн үе байсан гэсэн үг. Байгаа надад байсан шүү дээ. Хүн болгон ингээд яхаад тахэр чинь хүн ч бас нэрээ биел болоод байгаа юм гэсэн тийм энэ чинь хүн өөрөө бодохгүй хүмүүс ингээд тэрэж тийм бий болгох шиг хийсвэр ингээд. Одоо хөөсрөл гэж ярьд юм хүнийг хөөрөгдүүлнэ гэдэг юм уу тийм угаасаа тэр чи одоо тэр чи анх ингээд мэдээж ирэх. Тэр одоо залуучтай адилхан залуу байсан юм чи тийм биз дээ. Одоо бол ингээд яг тэр чинь ингээд юм туулчлаа шүү дээ. Ийм байна. Ийм үед ингээд юм байна. Ингээд юм байна. Алдаж байсан зөндөл юм байгаа юм чи. Тэгэхээр хамгийн тэр ингэж болохгүй мэй загч байгаа юм одоо дүнэрдэлтэй ингээд. Энэ л одоо л өөрийгөө би болчлоо л гэж бодох хичээл юм дэмий. Энэс л хөгжин, цаашаа хөгжин гэж ингээд өөрийгөө тэр амбиц баг зэрэг дарах хэрэгтэй юм шиг. Nice. За Томид ястаа ингэж л болохгүй шүү манайхаа гэж хэлж байгаа юм. Угаасаа байгаа л хата тийм. Ингээ одоо нэг яг өөрийн биеэрээ учиргүй нэг амар гаширч мэрсэн юм яг толгойд шууд бас орж ирэх нь гүү байх шиг байна. Гэтэ зүгээр нөгөө манай спорт болон саксныхан дээр айгүйх давтагтаад байгаа зүйлүүд одоо нөгөө юуц нэг амлалтандаа өрөхгүй байгаа зүйлүүд айгүйх байгаа. Одоо хүн жишээ нь одоо нөгөө за окей ингэнэ гэсэн тохиолдол те. За би бол одоо тоглоно гэрээ нээч гэдэг юм уу чаднаа гэсэн бол одоо тэрийг нэг зайлшгүй хийж явахгүй бол одоо тиймэрхүү зүйлүүдээс л одоо нөгөө амар олон сөрөг зүйлүүд гарч байгаа зүйлүүд л одоо маа сагсанд их гараад болохоор тиймэрхүү зүйлүүдээс айгүй сайн анхаараа л гэж л одоо залуу хэлмээр одоо чадахгүй ер нь нөгөө үгүй гэж хэлэх одоо чадахгүй гэж хэлэх чадварыг л сурах ч айгүй том чадвар юм байна гэд би нэг юун дээр л ярьсан нөгөө үгүй гэж хэлэх урлаг гэдэг нэг ном уншижсэн тэрэн дээр яг тийм тэрийг нэг уншсан жил яг л би өөрийгөө л харсан л яг л би ч нөгөө амар их хүнд үгүй гэж хэлж чадахгүй. Тэгээд үгүйгэл чи маань нэвтрүүлэлт ороод байгаа шир үгүйгэл хэлчих юмыг за маань тэгж байгаа болно хоёлын ярий мари гэд тэгэл нөгөө хүнийхээ ажлыг алдаал одоо тэр зөвхөн нэвтрүүлэг биш те ингээл бүх юм дээр амар олон юм дээр гэр бүлийнхээ хүрээнд тэр найз нөхдөөрийн машины өгчөд маань нэг ихчээд ихээр за болох хаа гэж өөр үгүүл хийчихтэй те одоо яг энэ юг айгүй жоохон сайн яаж байгаа нөгөө сүүлийн нэг 3 жил орчмын хугацаанд ч юм айгүй жоохон нөгөө хэрэгжүүлэхийг хичээдэг болсон. Ер нь л үгүй гэдэг ашиг гэдэг. Тийм ер нь энэ өөрөө тэгчээс нөгөө манай ихтер тэгээс байхгүй. Чи хүнд ингээд би ингээ уцтгураад авдаг байсан байхгүй. Юу ихэр нэг сайт гэдэг юм энэ нэг нэвтрүүлэг энэ нэг наас нэг яадаг гэдэг юм ингээд нэг дөрөв зээлчиж гисэн ч гэдэг юм уу те. Эсвэл нэг ингээд нэг цуг яв юм уу. Эсвэл орой гараа шавууд гараа цуг маань завгүй. Тиймэрхүү юмнууд дээр үгүй өнөөдөр унд нь маргааш ажилтаач гэдэг юм уу. Маань ингээд гармааргүй наач гэдэг юм уу те. Тэгэл хэлэх нь айгүй өөртөө ч амар юм байлаа өрөөлт ч айгүй нөгөө цаг хугацаа амар амар тэр чадварыг ер нь баг бүгд айгүй суух нь ер нь монголчууд тэр айгүй хэрэгтэй юм шиг нэрлэх болохоор тийм тэг үгүй гэж хэлэх чи бас би наад үгэн чи айгүй дуртай би бас зөндөө стори хийж лээсэн одоо харж ийсэн бол үгүйгээ хэлчихвэл айгүй амар байд би бас яг одоо айгүй үгүйсгэлцээ үгүй ихэндээ айгүй юу юм байлаа тэгээд хилээд байгаа гоо сүулдэ нэрээ яг тэрнийх нэг мэдрэмжийг аваад ирэхээр өмнө ягаа ингэдэг вэ? Энэ ч айгу амар л юм биш үү? Тэ нэг юм хүмүүнд одоо үгүйгээ хэлчихэл за энэ аваа тэгэл бодчихно доо ч гэдэг юм уу те тэгэл хэцүү. Подкаст рүүмээ хамтрагчаар Zubroco бид бүхэнтэй хамтран ажилладаг үлээ. Тэгэхээр Zubroco брендийн цоо шин нэр төрлийн бүтээгдэхүүн маань за Монголын дэлгүүрүүдээр худалдаанд гарч ирсэн байгаа. Тэгэхээр энэ хүү бүтээгдэхүүний өмнө Zubroco Charna гэдэг нэртэй бөгөөд за Zubroco брендийн арай илүү премиум хувилбар юм. Тэгэхээр Charna брендийн хувьд өндөр чанарын сонгомол үр тарианаас гаргаж авсан хамгийн сайн спиртийг ашигладаг бөгөөд за аманд илүү дүүрэн тэнцвэртэй мэдрэмжийг өгдөг спирт юм. Тиймээс согтууруулах ундааны талаар мэдлэгтэй хүмүүс маань анх амсаад л мэдхээр илүү тийм сайн чанартай бүтээгдэхүүн байгаа. Тэгэхээр савлгааны хувьд ч гэсэндээ ялгаатай за хар шил амун минимал дизайнтай болсон байгаа. Өнөөдөр хэрэглэгчид Zubroco брендийг чанартай арх гэдгээр нь аль хэдийн мэддэг болсон. Тэгвэл Charna бол тэр итгэлийг илүү өндөр түвшинд баталгаажуулж байгаа хувилбар гэж ойлгож болно. Ингээд подкаст рүүмийн хамтрагчаар Zubroco брэнд бүхэнтэй хамтран ажиллаж байна. Шинэ бүтээгдэхүүн Charna. За дараагийн асуулт нь болохоор ийм асуучаад тэгээд хэдүүлээ цаг үеийн холбоотой саксны гой зүйлсийн тухай яриж бодож байна. Та хоёрын хувьд шүү дээ тий. Ер нь яг одоо дээд үеэс анх сакс тоглож эхэлж байгаад хамгийн хүлгэр жишээ авч даган дуурайж исэн тоглогч юм бэ? Тэгээд хүн нэг өөрийнх нь юу юм шиг үлээ тий.
өөрийнх нь биеийн харьцаа ойролцоо тоглож байгаа их яах дуртай юм шиг байгаа. Тэрнтэй төстэй гэж ярих одоо бодох нэ. Мэдээ зүгээр гой тоглогчнор гэвэл бидний үед одоо нөгөө их яах дайнд яах мах гэдэг юм гой тоглогчнор байсан шүү дээ. Нөгөө уран гой тоглолттой гэдэг хаас нь ярьж байгаа шүү. Зүгээр яг нөгөө өөрийнхөө өндөртэй харьцуулаад ингээ харахад тухайд би яг бидний дэх үед арай ойрхон байсан үед нөгөө Сэдах одоо Мэргах хэдэр айгүйх нөгөө тэдрээс мотив авдаг ч юм уу те бэлтгэл хийж байгаагийн эсвэл одоо нөгөө гоё залж шидэж байгаа ч гэдэг юм уу яг ингээд яг миний хувьд одоо яг толгойд шууд орж байгааг бол энэ хоёр арай илүү их нөгөө яг өсвөр наснд жоохон ингээд иймэрхүү болчих юмсан ингээд нөгөө одоо юу гэдэг харж ясан тоглогч. Тэгээ одоо ус шгшог гэл анх одоо бид ч одоо шарвахтай бас сүлд олж ирсэн гэхэр чинь бид ч бас нэлээд дээр ийл баг тий 8 9 онд ч анх нэг Япон Нагои зүү Аз нэмсэн болол Ландаах нартай явж байгаа юм чинь тэгэл хамгийн багаан дээр Азот дээрээс тухай Том Солонгот байсан баг оюутан байсан баг тэгээд Азот дээр нэг 18 стөлүүд яг нэг шгшогт дээр ингээд орж исэн үеэс ингээд бодол харах шиг уус яг дээр үед ахна шарвах Сэдэх тэгэл одоо Бадраги тэгэл зөндөө гойгоо тоглож нэр байсан тэгээд. Тэгээ ер нь бол яг анхаар би бол дайнд яхахыг бол сайгүй нэлээ хардаг байсан. Ийм бас тийм жижигхэн бийтэй. Яг үгүй наби цуг дандаа ханартай өрөөнд орчихсон. Шарвахтай нэг өрөөнд орчихсон. Эсвэл дайнд яхахтай нэг өрөөнд орчихсон. Хамгийн бага нь ойр зүрхэм зарах гад. Тэгээд яг энэ дайнд яхахаас үлгэж явдаг ус. Тэгээд аим гой дайчин гой тоглолттой байсан. Тэгээд ийм айгүй гой жижиг намх хэрнээ бас тэр намх хүмүүс нэлээд том хөдөлмөр хичээлжүүл гарч иж тэр гой тоглолт гаргаж тэ сагч уус ер нь өндөр спорт шүү дээ. Ер нь дэлгэний нэтээр өндөр хүмүүс сайн. Тэгэхээр би дайнд ямар гой юм өндөг ахвал гэж юм боддог байсан. За ойлголоо. За сүүлийн жилүүдэд манай цагсны дээдлэгт маш олон юунууд гарч ирж байна. Гой шинжилгүүд гарч ирж байна. Сүүлийн үед бол өндөр түвшний легионер тоглогчид Монголд ирж тоглодог боллоо. За өмнө нь бол өндөр түвшний тоглогчид ирдэггүй байсан гэж хэлээд байгаа юм бол биш. Гэхдээ тэднээс бол харьцангуй илүү өндөр түвшнийхэн ирээд байна гэж би сүүлийн үед хараад байгаа. За энийгээ дагаад асуудал үүсээд байна л да сүүлийн жилүүдэд тий. За жишээлбэл тоглогчд ирээд гинт алга болдог, морьдог, яадаг гэдэг багийнхантайгаа таардаггүй зан характерын асуудалтай. Би зөвхөн асуудалтай талыг ярьж байгаа шүү. Мэдээж асуудал сайн сайхан талууд зөндөө байгаа. Асуудалтай талын тухай ярил яг баг дотор байгаа хүмүүсээс ямар асуудал гарч ирж байна вэ? За би зүгээр яг легионеруудын төвшин ингээд жилээс ирэх тусам сайжраад одоо тий нэр хүнд нь ингээд яг Монголын сагсандаа айгу гоё давуу талтай зүйлүүд олон байгаа. Зүгээр сул талтай зүйлүүдийн жоохон сүүлийн үед анзаараад байгаа нь зарим нэг нөгөө багууд ер нь сантиметр хэрдээ нөгөө багуудын ингээд амжилт үзүүлэх байгаа шалтгааныг нь харахаар легионеруудыгаа нөгөө одоо зас бидний ярь дээр нэг засгийн эрхээ легионеруудтай алдчихдаг байхгүй юу? Хоёр нөгөө легионерууд нь бүгдийн загнаал, коучтой загнаал өөрөө ингэн тэгнэ гэдэг ч юм уу та ингээд тэгж байгаа багуудын амжилтууд ер нь их сул байгаад байгаа шиг байна. Тэгээд яг хуу тэгээд тийм хандлага гаргаж байгаа тамирчид нь өөрөө айгүй их юм ёс зүйн тоглолттой ч гэдэг юм уу те зүгээр сайн гоё өсөж тогтдог гоё уран гоё тоглолтоогоос гадна ингээд нийгмийн одоо тэр хариуцлагч гэдэг юм уу те спортын юу муу жоохон калчур дээр айгүй сул тийм тоглогч нар одоо манад бас мерсер ирээд байдаг болчих тийм тоглогч нар надад ер нь айгүй таалагдахгүй болчиход байгаа. Зарим багууд ягаад тэр тоглогч нарыг зөвхөн уур чадвар дээр нь сонгоод байгаа юм бэ ч гэдэг юм уу. Манай хөлгүүдийн хувьд бол харьцангуй тэмдэглэл дээр нөгөө NBA мэч гэсэн тэгдэг байсан нөгөө тамирчин өмнө наа чинь ямар хүмүүстэй найзалдаг байсан. Найзууд нь ямар гэр бүл нь ямар хувь нь өөрөө ямар ингээд одоо гэдэг хандлагатай гэдгийг харж иж бас тэр нөгөө уур чадвараас гадна одоо сонголт нь те. Одоо сая манай нөгөө Эбст ирдэг нэг гар үүдсэн хэм билээ. Кайри Вокер юу. Тийм тэр мэрчин бол бас ингээд яг тоглолтын юм гайгүй ч гэсэн бас хувийн хандлагч гэдэг юм үзлүүдийн зөрүүгөөс л бас ингээд дээшээ тоглож чадахгүй байгаа ч тийм юм харагдаад байгаа. Тэгээд манайх дээр байгаа би зүгээр нөгөө эрэг талаас нь хараа ярил манайд дээр байгаа Миллер ч гэдэг юм жишээ шүү. Өөр багуудад олон гой тоглолт байгаа. Нөгөө Миллер бол тухайн ингээд нөгөө хувийн тамирчин гэдэг юм уу айгүй сайтай те.
Хоёрт нөгөө тухайн орны соёл мөлийг аягүй сайн хүндэлдэг ч гэдэг юм уу те. Багийн юм уу одоо эрх ашиг, багийн соёлыг аягүй сайн ингэж хүндэлдэг ингээд. Би ингээл анзаархаар аягүй олон тоглогчтой би олон жил тоглож байгааг харж байна. Тэгэхээр годамжуудамжаар ингээд явж байгаа хүүхдүүдтэй зөрөх те ингээд цагт үзэж байгаа хүүхдүүд ингээл ард дур сууж байгаа бэлтгэл дээр орж ирж харж байгаа хүүхдүүд ингээд аягүй гоё нэг юм эерэг байлдаг. Гэхдээ тэдэртэй ингээд жоок мөк хийгээд цуг тоглоол ингээл нэг жоохон заавал нэг юм харилцаа үүсгэж мөсгдөг. Тэр нь айгүй гоё амин надад айгүй гоё харагдах гоо. Тэнгуүтэ бид нар ч гэсэн юу нь яагаад ингээд Монгол хүүхдүүдтэйгээ яг энэ шиг ингэж байж чаддгүй юм бол гэж би бодохгүй юу. Тэгээ тэрнээс хойш би ингээл мэдлэрээс хойш ингэж хараад бас тэр мөрөн дээр жоох өөрийгөө өөрчлөө. Тэгэхгүй өмнө бид нар нөгөө зарим тохиолдолд ингээд одоо жоох өндөр түвшний тоглогч нар жоох нөгөө ингээл жоох юм хай класс байх ёстой гэдэг нэг тийм бас ойлголттой болцсон. Тэнгуүтэ нөгөө хүмүүстэй ингээд хальтныг харахгүй ингээд явдаг мовдөг байх ёстой ч гэдэг юм уу те. Зураг авахыг гисэн болгон тань ингээд зогсоод авахулаад байх ч юм бас нэг үн цэнэг болно гэдэг тийм. Тэгэнгүүт Миллерийн санитар юунуудыг харангуйтай бас миний бодол жоох ингээд өөр болоод байгаа байхгүй. Тэгэнгүүт багууд өөрсдөө бас нэг юм легионер сонголтыг зөвхөн ур чадвараас гадна ингээд тухайн багийг хүндлэхтэй харилцаа ингээд маш олон зүйлүүдийг бас харж жоохон сонгуул тэр чинь амжилт багийн уур амьсгал гэдэг үнэлэмж зүйлүүд аягүй олон зүйлүүдээр бас нөлөөлөх хэвчээ санагдаад байгаа байхгүй. Гэс нэмээд хэлэхэд багууд одоо тэр нөгөө баг дээр ингээ асуудал үүсгээд байдаг нэг тоглогчрыг ингээл энэ баг дээр байгаа нөгөөт нь тэр баг дээр асуудал үүсгээл явангууд дараач л нөгөө нэг баг нь ч юм аа ингээл аваал те. Тэгэхээр нөгөөт нь нөгөө энэ тэр тоглогч зурж гэсэн ингээл цалингийн нөгөө хөөрөгдлүүд үүсгээл намайг эднийх ингээ гэж юм би эднийх ингээ гэж ингээл нэг дундаас нь хаяал ингээ яваад ийм нөхцөлийг үүсэхгүй байх одоо тэр арга замыг нь өөрөөсөө одоо холбоо шийдэх хэцүү бах. Магадгүй багийн эзэдүүд ч юм уу өдөртгүүдийн төвшөнд энийг нэгдсэн уулзалтууд хийгээд бөөндөө нэг юм юутай тохирсон дүрм журмуудтай тэр нь бичигдэг байж болно шүү дээ. Тэгэхээр ам байдлаар бөөндөө за манай энэ нэг хэдүүлээ дахиж ингэхгүй шүү дэхгүй шүү гэдэг нэг хязгаарлалтууд тавьдаг. Тэгчиж нөгөө хүмүүс чинь хариуцлагатай болно те. Нэг блэклист чигмтэй болно гэсэн үг шүү дээ. Тийшээ манай энэ тоглогч бол үнэхээр ийм асуудлууд гаргасан. Тийм болохоор манайх ингээ гэрээ тусалж байгаа. Энийг ингээд дараагийн жилүүдэд та битгий бас сонгоорой гэдэг ч юм уу. Тэгвэл тэр тамир чинь Монголд одоо ингээд Азийн топ лигүүдээс харахад бол за мэдгүй за Японы B лиг те. За KBL, за CBA бол арай ойлгомжтой. Тэгэхээр тэрнээс хойших лигүүд бол Монгол бол баг өрсөлдөхөд болчиход шүү дээ. Цалин мөнгөний хөлсөөр одоо магадгүй илүү их сонирхолтой ч юм уу те өрсөлдөөн фэн бейс мэс гэдэг ингээд тэр нэг юм тэр зүйлүүдээр айгүй их Монголыг сонгох шалтгаанууд их байгаа байхгүй те нөгөө талаараа Монгол нөгөө сэтгэлгээний хувьд одоо айгүй гоо чөлөөтэй те ард иргэдэлхэмсэг тийм тэгээд нөгөө Монголд тоглох гэдэгт айгүй гоё байгаа байхгүй. Тэгэхдээ бид нар тэр хүмүүсийг бас жоохон тодорхой хэмжээний ядаж та нар Монголд байгаа бол Монголын дүрм журм соёлыг бас жоохон хүндэлдэг баймаа гэдэг тийм шаардлагуудыг тавьдаг баймаар санагдаад байгаа байхгүй. Тийм. Ер нь бол санал нэг үн тэгээд бас тэр авчирчаа тоглогчтой жишээлбэл ирчээд ингээд зарим ингээд дийлий хийгээд байгаа байхгүй. Ийм байх хэрэгтэй шаарддаг байхгүй. Тэнд багт нь те манайх ийм шаардна. Энийг зөвшөөржүүлэх нүггүй гэдэг юм жоо хатуул байх хэрэгтэй юм санагдсан. Надад ялангуяа импорт тоглогч нар. Тэр нэг жил ирээд 2 жил мэлээс ирэхээр ер нь сонирн болчихдээ чи гуусаа те монголчууд гэдэг юм ингээд назгараад гэдэр маш гэрэмэрэн дээр сайн тусах хэрэгтэй юм болов. Эсвэл тэр нөгөө ижлэгийн нэг ном байсан шүү дээ. Нөгөө амьдралын өөрчлөсөн залуус гэдэг. Тэр номыг бас би нэг хэсгийг уншсан. Эхний одоо арай дуусах нэг тал хүртэл уншсан. Тэн дээр нөгөө яг гарсан юм багуудын амжилт үзүүлэхтэй холбоотой аягүй чухал юм яриад байгаа байхгүй. Багийн соёл өөрөө ямар ч одоо нөгөө төлөвлөгөөг одоо тий одоо тэр нөгөө спортын баг дээр тэр одоо бизнес дээр ч тэр багийн соёл өөрөө ямар ч төлөвлөгөөг одоо дийлэх боломжтой стратегик хичээлүүд дийлэх боломжтой гэдэг утга санаа яриад байгаа байхгүй. Тэр өөрөө амар гоё зүйл. Түүнээс шиг ингээ нөгөө амар сайн төлөвлөлөөд ингэхээс илүү амар гоё одоо нөгөө тухайн бага хэрхэн сайн бүрдүүлээд ямар соёлыг суулгаж одоо юу гэдэг нь те чадах нь өөрөө амжилт үзүүлэхэд амар том зүйл байна. Түүнээс шиг одоо юу гэдэг нарийн гоё төлөвлөлөөд юу гэдэг хүмүүс ийм хүнийг ингэж аваад одоо казансыг аваад ингээд авраг авчих болох юм байна. Мөнгөний ингээ бүрдүүлчих юм байна ч гэдэг юм уу гэдэг бас
ингээд нэг өрөөсгөл байгаа шүү дээ. Бид нэг яхас сонсон. Түрүү жил Cousins бол ирээдүйсээ талбай дээр өстө ямар хараал хэлсэн гинөө. Ер нь одоо тамирчтай тэр ер нь эсрэг багийн сууж байгаа тэр коучтэй ер нь Cousins-ийн тэр ирэх юм бол айхтар байсан л гэж хэлээ. Би бол яг ордон дээр очиж нэг тоглолт үзсэн. Тэгээд тэнэр яг сайн сонсогдоагүй. Мань нөхөрч бол нэлээл юу юм шүү. Са дуртаагаар хараасан юм шүү. Санчруу дээр ирж байхдаа ярьсан. Одоо Cousins ч юм бол ийм юм байлаа шүү. Одоо бол ингэж санагдсан шүү. Ингэ тийм байлаа. Би тэр амар их ирж нөгөө юм ярина. Тэгээд ингээд бос манай легонууд ч ингээд юм яриасаар байгаа зүйлдээ нөгөө ч ингээд бүр ингээд юу болчих жоох ингээд тэнэг болчих жоох ингээд бүр ингээд яаж ингээл бүр нэг тийм ауранд нь орчт юм билээ. Ер нь тэгээд би Miners биш ээ юуг харчаад Knights-ыг харчаад тэднийхэн бол ер нь легоноргүй Монгол агуулгыг бүгд ауранд нь орсон ш. Тэгээд айгүй ингээд арга болохгүй те. Түүнээс бид нар бол магадгүй 6 7 онд бол хожигч боломж зөв надад бол байх боломжтой л тоглолтод байсан. Ер нь ойрхон тоглосон ш тоглолтод. Тэгвэл тэд нар бол шууд нэг тим юунд нь ороод гарч чадахгүй байсараа дууссан. Манайх бол нэг нөгөө шат үдцсэн болохоор легонрууд бол ер нь айгүй болох юм байна гэдгийг шууд ойлгоод моошо бид нар бол залуучуудтай ч айгүй сайн хэлсэн бөөндөө. Ер нь бол Cousins-тай чинь баг хамгийн их одоо мөргөлдөө бол өдөөс нь үдсэн баг манайх бах одоо юу гэдэг өдөөс нь баг нөгөө бид нар чинь факимок гаргахаас хаваад ханах хогод удалцах хэмжээний баг анхны баг Азууд нь баг бид нар баха. Тийм баг. Хувцал хөрөө мөрөө тэр хоёр баг зөрж мөрөхөд юу болсон гэ та нар нэрээ тэнд камер мемориас амар юм болсон шүү дээ. Бид нар арай барьцалдаж явж зодтолтоогүй. Гэтэ тэр хэрүүл уруу үсэх ингээд тэр манай нөгөө аренагийн юу ч яаж нөгөө эзэн зочноор ингээд цуг нэг коридороор явдаг. Тэгээд тэр нэг 6 нөгөө 7 дахь тоглолт гараад манайх 6 дахь тоглолтоо хожигдоод яг ингээд тэднийхэн төрүүлээд баярлаад ороод яг тэр нөгөө Cousins Ахмед дээр ингээд яг хаалганы хүнд хүлээж яхад бид нар өрөөлөгөө урдуур нь орж таардаг. Тэгсэн чинь ингээд гейм сайн юм гэж ойрлоо л та. Тэгэл ингээд өөдөөс энэ тэгээд бид нар сүлдээ нөгөө бич мич хараад өрөөлүүдээ хийлээ. Тэгээд нөгөө салаач модаач амар юм бас. Тэгээд талбай дээр ч гэсэн ер нь ингээд эхний тоглолтоос эхлээл би бол ер нь гэсэн шууд тэгэл мөрлөөч гэдэг юм уу те. Тэгэл нөөч гайхаад байгаа. Хүмүүс агуу энэ Монголд Cousins-ыг ингээд тэгээд байгаа ч гэсэн бид нар яг өрсөлдөж байгаа тохиол тэгж л өрсөлдөхгүй зүгээр ингээд нэг юм аясаар нь байцгаад юм бол ингээд багаараа нэг юм юутай болгоцсон байхгүй ерөөсөө ингээд унаал сүр өгчгүй болол те. Магадгүй бид нар өөрсдөө жоохон тэрэн дээрээ жоохон зоримог шийдэмгий байсан тул та нөгөө яалт авч чадсан баг. Түүнээс ш яг ингээд жоохон аясаар нь байх юм бол мань хүн ч хөө тэр хүний тэр нэг юм аурал гэж хэлэх юм. Аура тэгээд тэр нэг юм байгаа байдал мэт. Ер нь ингээд нөхөө угаасаа л олимпикийн амар NBA-ийн авраг моргууд тийм үнээс ингээд яг ингээд бид нар нутаг дээр авид ирэхээр айгүй эвгүй юм байлээ. Өмнө зүгээр бид нар нөгөө юм NBA-ийн тоглогч нар бол зөндөл ирж байсан шүү дээ. Гэхдээ Cousins чинь зүгээр NBA-ийн тоглогч биш. Цэнгөтэй бүр амар эвгүй. Тэгээд ингээд коридор мордороор ингээд зөрж мөрөхөж гисэн ингээд толгойд авах хөстэй ч лөө гар ирчих ч лөө. Зүгээр ингээд эсвэл ингээд харахгүй марахгүй гэдэг амар юм тийм ойлгомжгүй нөгөө амар чин юм руу орж исэн бид нар тэгээд. Тэгэл одоо санчрын жил одоо тэгээ уучирч байгаа юм шүү дээ гэдэг. Хоёр дахь ирж байгаа. Тэгээд юу ер нь Монгол тамирчид гэхгүй ер нь легонрууд ч гэсэн ер нь бас авранд нь орчиж байна тийм. Пени меню бол бүр шүү биш үү. Оосаа тэгсэн манай Миллер тоолборт молборт гэсэн ингээд нөгөө тэр чинь ирэл 90 юм ярахаар эдэр чинь ингээд нөгөө юм ярихгүй өөдөөс нь ингээд зихарч чаддгүй юм мөлөө шүү дээ. Одоо Cousins юм бол өөдөөс бас яг ингээ өөдөөс нараад хэрүүлмэрлэг ингээл нэг юм жоохон дуу муутай юм ярихтаа ингээ нэг жоохон ингээ хальт инээж минээс юм бол доошоо нэг ингээл харцмаарч төрөөсөө тулахгүй байгаа. Жах имэйлттэй ч юм. Тий нэг юм ер нь нэг юм имэйчдэг юм байлаа. Тэгээд манайхаа нөгөө моошо доошоо өдөрчлээ хаваа хамаагүй байгаа. Маа энэ гоё юм ярих нөгөө маа чинзоо шүү дээ тий. Хөвгөлтэй болгож ярих. Тоглолт 7 дахь тоглолт дуусаад 7 дахь хэдэх тоглолт нь байлаа да тэр чинь. Доос нэг Cousins-ыг айгүй их нөгөө чи хил амаар хажуугаас нөгөө юм хүм хэлээд байна шүү дээ. Манайш нэг хилтэй явж байт. Тэгээд өөрөө нөгөө бас хил урттай тий. Юм хамаагүй юм шүүгчээ наач хүзөө орно гэж. Тэгээд байсан чи чинзаа нөгөө Cousins би чаа гарчаад алнаа л гэсэн юм шиг. Тэгсэн чи нөгөө гар мар зохиод ингэсэн чи чинзаатай тийш баг тоглолт дуусаад юм байна. 7 тоглолт. Тэгсэн чи гар мар ингээд зохиод бүх тамирчид ингээд зохиод ингээд явсан чи
Чинзотор ирсэн шууд зохгүй яваад гэсэн. Би ямагаас гарч ална гэсэн юм уу та нэг тиймэрхүү утгатай маа багийн түүнээр сонсчод энийг тэгсэн чи Чинзо тэрөө байцсан. Хөөш хуцалгаа өрөөлөө орохтой. Цуг орно шүү. Манай онцон ба маграм чи шаяад аваад гэсэн. Манай онцон ба өөрөө нөгөө саксныхын дундаас жоох нөгөө цагтаа сэргийлэх мэргийлэх тагнуул магнуулын юутай жоох ойр ажилдаг ч юм уу жоох ингээл нөгөө ярьж мэрхаа. Аа чи өстой ингэн мэгэн гэл амар ярьдаг хүн чи амар жижигсэн поо согрно гэдэг шиг л байна. Чи гэдэг. Тэгээ би явуулаа. Чи яагаад юунд найгаад байсан гэсэн чи. Тэгэлгүй тэр том битээ биш таач орж ирээ. Нэг шаагаад аваад яах вэ? нэрээ бас яаж чадахгүй юм даа гэдэг. Тэгвэл ер нь каас амар юм байлаа. Ягаад чи ингэдэг юм гид ингэвэл яах вэ гэдэг нэг тийм юу байсан. Тэгтэл би ми бол банцсандаа тэгэл мөрөглөөд ингээл ерөөсөө суугаагаал хэрүүл мөрөөл хийгээл тэгэл бас нэлийн үтсээ. Каас тэгтээ нүүгэлдэл ороод ирэл бас амар баха тий. Яг алан тэгэл ороод ирвэл. Маах чи нэг даваа нөгөө хажуугаас манай муушууч ихсэн юм болно шүү дээ. Тэгээд хэрүүл уруул нөгөө одоо юу гэдэг нөгөө тэгж нөгөө шоглох моглох дээр ч бас их тийм болдгосон сэг юм гэж. За одоо тэгээд санжирт ямар зөвлөгөө өгөх вэ? За ингээрээ цаач тэгдэм байлээ шүү гэсэн байна уу? Үгүй яг би ч одоо тэгээд нэг ч одоо юу ч гэж зөвлөгөө өгөхгүй дээ. Өрсөлдөж болохоор баг зөвлөгөө өгөхгүй. Баргийн юм. Үгүй амар гоо зөвлөгөө өгч байгаа. Яг тэгвэл бас эднийх хожоо гараад ирвэл манад бас нөгөө арай л амар байх болов гэж байна. Окей. Угаасаа тийм үстэй. Одоо жишээ нь үгтэй яг ингээл энэ жилийн топ номер 1 одоо яг хамгийн аварга авах магадлал өндөртэй баг бол би бол бодно л гэж харж байгаа. Зүгээр нөгөө одоо бүрэлдэхүүн төсөв санхүү ийм бүртэн жишээ нь магадгүй манад Кассенс скрап 2 байсан бол одоо бид нар ямар байдалтай сууж явах би мэдэхгүй. Юу ч өнөөдөр энд одоо юу ч гэж гоё ярьж байна. За би бол ингэ. Тэгвэл нөхцөл байдал чинь арай шал ондоо байдлаар явж байгаа болохоор би зөв хашралж байгаа. Тэгэхээр яг санчирт би иймэрхүү аргаар ингэж тоглол яаж үгээд бид нэр машинд ярьсан л да. Тэгээ яг энийгээс одоо ярьж болохгүй юм л да. Буцаад гараа явахтаа ярина гэдэг. Буцаад гарахтаа өргөслөлөө ярина. Тэгэхгүй бас яагаад байна л да. Гэж танаа оноос нь шүү дээ те. Би ерөөс ингэ сайгитэй ерөөс юм ярих гээд ерөөс чаддгүй байхгүй юу. Тэгээ ингэ хүмүүсээс сонсонгод сайги юу. Наа ч яста харагдаж байгаа шиг байна штэ гэдэг байхгүй. Яг тийм юм уу? Сэгч ер нь хортой шүү дээ. Яг тэр нь хортой ер нь над дээр л гарна. Тэгэл ингээл хүмүүс юм хэлэхээр ингээд сонсож байгаа нэг юм хил амтай биш юм шиг ирнэ дээр чинь ингээд хүмүүс амар явуулдаг байхгүй. Тэгэд явуулж байгаа баг дээр бол явуулж байгаа хүмүүсийн нэг 50% үг хэл үг нь дандаа над руу ч юм уу тэгэлсэн те. Би ингээл нөгөө томч гаргахгүй л дээ. Залуу малах чинь ингээл биш нэг амар гой өсрэл тохиол спрайт мөсрөт аяа болно шүү дээ юм уу. Зүгээр 2 оноо тоомо зүгээр доохоо зүгээр цацаа гэж. Адилхан л 2 оноостой моноостой гэл. Тэгээд манай багийн дүүнер мөнөр чи юм асуугаад үгүй том ах чинь залуудаа дандаа 30 доо карьераа юм ингээл юу мүү гэж хэлсэн юм шүү. Сая таны би ч хамаагүй хүмүүсээ том нөгөөл том амхын ингээл байгаа. Нэг иймэрхүү нэг хогийн ихээр дэрчээс зүгээр. Тэгээд нэг хүн амтныг бол ер нь зүгээр ойлгохгүй шүү дээ нэг иймэрхүү юм яриад. Тэгээд нэвтрүүлэг шиг юмд орохгүй гоос та. Орохгүй орохгүй. Би баг гэр мөрөөс нь л очиж авч байхгүй бол за гээл алгах. Ер нь юм хүмүүнд их ховор орно. Тэгээд юм хүм яриа мэрэ өөх их дургуу тэгээд. Нэг хин мэндээч нэг хөлгүүд дээр та хоёрт авраг авдаг штэ тий. Тэгээ харин сүлд ингээ юм яриаж яаст. Сэги авах болстой амар штэ гэж авдээ тий би. Сэги та хэдийг чангалт юм уу гэх тэнгүүд өөстө том саяг авах ёрч яст маань хэрэгс жинхэнэ алт ирдэг. За би яг окей том байж болж ин саягийг хэр би гайхацсан байхгүй юу. Тэгээ харин саягийн харин базаад байна уу юу? Баян базддаг. Нэг хүмүүсээс нэг үгээрээ шүүлдлээрээ гээл заримдаг тэгээ саяг чаг үгээрээ л бацж байгаа л да. Бүрүү. Үгээрээ яан тэгээд үйлдэлэрээ болохоор яг харьцаагүй гайгүй. Үгээрээ үйлдэлэрээ бол жоох нөгөө үлгэрэлж айгүй одоо баг тийм залуучууд яг л үзээд байгаа юм. Би мэд чинь бол жоохон хойшоо суугаад за бэлтгэл юм чинь жоох ингийн манай нэг чинь яг л жоох хөвгчүүд голтнороо ачгнаа нөгөөтөж өстэй хүс гарч амар үзэж байгаа юм чинь. Подкаст румын хамтран ажиллагчаар 2025 оны за хэрэглэгч үйлчлүүлэгчдийн судалгаагаар за хятад хоолны ресторан дотроо хамгийн шилдэг буюу за номер 1 болж чадсан за Юлон хятад хоолны сүлжээ ресторан бид бүхэнтэй хамтран ажиллаж байна. Юлон рестораны хувьд одоогийн байдлаар 5 салбартай Баян бүрд, Зайсан, Төмөр зам, 3-4-р хороолол, Тэрэлж гэсэн 5 салбартай.
За жинхэнэ хятад зоогийг монголчуудаа урайнд ор мэрэгжлийн хятад тогоочдын уламжлалт болон за орчин үеийн жороор бэлтгэсэн 300 гаруй төрлийн хятад хуурга, хот ботыг хостуулсан үйлчлэгээр үйлчилж байна. Хятад үндэсний хоолны соёлыг хятад тогоочдын ур чадвараар амьлуулж амт чанарын дээдийг монголчуудаа өрхийн зэрэгцээ 5 тухтай орчин зочломтой үйлчлэгээр та бүхэнд үйлчилж байна. Подкаст румын хамтрагчаар Юлон бид бүхэнтэй хамтран ажиллаж байна. Тэгэд одоо ингээ плей-офф хэлэх чинь тэгээд плей-оффын ихний шатны зүгээр таамагуудаа төвшүүлэл одоо яг өөрсдөө багаас бос одоо нөгөө 3 цувралынхаа зүгээр таамагуудыг төвшүүлэл ер нь за нэг тиймэрхүү байх болов уу гэдэг. За санчир эхлэв. Одоо яг мэдээж угаасаа маа хожинд гэж тийм амбицтай байгаа. Тэгээд тэрүүгээр бол хожинд гэж угаасаа үзэж байгаа бид бүгдээрээ тооцоололоо хийж байгаа. Манай нөгөө талаас бол Eps юу ирсэн шүү дээ. Brothers ирсэн. Тэндээс бол бас Eps-ийг бол гараад ирэх үлэг шаардж байна. Цаашаа дараагийнх бол би яг бүр ингээд яасан байх. Мэдээж ирэх дандаа өмнөх тоглолт юм шиг. Дандаа уртгал харахгүй бол хэд олон ингээд даваад ингээд юм бодгоор магадгүй бородос гараад үгүйсэхгүй шүү дээ. Үгүй харин тэр ингээд байгаа байхгүй. Одоо жишээл одоо маахыг бол хожигдно гэж байна. Санжаа амар гайхаад бас. Бородос хожигдно гэж байна. Маах хожигдно гэж байна. Угаасаа хүн болгоно тэгж бодлоо. Дийлийнх нь бодлоо. Харин тийм ээ. Тийм шүү дээ. Тэгээ гоё шүү дээ. Окей ингээд байгаа байхгүй. Тэгтээ улиралд ингээд одоо нөгөө офсет тоглолтод гардаг шүү дээ тий. Түрүү жил ч нэг гарсан шүү дээ. Одоо юу гэдэг нөгөө 5-аар гарсан 4-аар гарсан хоцсон ч гэдэг юм уу. Гэдэг шиг энэ жил бол нэг офсет тоглолт ямар ч зүйл гарах болов гэж би бод. 1-2 гарах баг. Энэ жилийн 8 баг бол бас плей-офф гарсан баг. Үнэхээр одоо баг түүхэнд ер нь жилээр гэсэн амар өрсөлдөд таалж байна. Саяны жишээ нөгөө улирлын ч гэсэн байрлалын юм уу ч гэсэн баг сүүлийн өдрөл тодорхой. Сүүлийн тоглолт гэдэг юм уу. Айгуу сонирхолтой болж өрсөлдөө амар өндөр байна. Гэхдээ ингээд байгаа байхгүй. Бодноос Eps 2 бол энэ ихний уучрыгаа бүр ярихгүй байна. Энэ хоёр баг байхгүй. Энэ Miners Brothers гэдэг баг энэ юусоо байхгүй. Боссод нь шууд хоорондоо юм яриа. Тааста юутай таарахаар боллоо гэдэг. Танах маа хоёр үзнэ гэдэг. Тэр манайхта тааруулчихсан гэдэг шүү дээ. Тэр голтон дээр Brothers тийм Miners гэдэг юусоо байхгүй байгаа байхгүй. Шууд Eps-тэйгээ үзтэй л гээд байгаа байхгүй тий. Бид ингээ бүр энэ дунд нь ямар ч баг байхгүй байгаа дэдэг гайхаад байгаа. Санчир гэхдээ ихний шатны таамгуудаа үлцээ ер нь юу яана гэж тарж байгаа. Night Soft дээр ч юм уу шийдэлтэй. Тэр бол л уртуул гарах. Би бол Night Soft-ыг хамгийн их 100 болох гэж байна. Upside гараад би гайхгүй. Би бол. Тэр нэлээ урт зурл болно. Яг Falcons чинь гэхдээ яг сүүлийн 2-7 хоног бүр амар жагарчлаа л та. Гинт. Тэ? Falcons чинь юугүй байна. Дархан United чинь бас би Дархан United чинь өчигдрийн өнөөдөр чинь хэлээ юу ярьж шүү дээ. Одоо нөгөө бүх тоглолт дуусны дараа ярьж төлөвлөлийн тоглолт одоо нөгөөдөр плей-офф эхэлж байна те. Тэгээд яг ингээ харахад Дархан United бол жишээ нь манахаас одоо юу гэдэг зөрөх боломж байсан шүү дээ. Тэгэхэд чинь манайхаа зөрөхгүй гэж ийн гэдэг чинь тэр багийн амбиц юм уу бас тэ үзнэ л гэдэг. Би бол бас өөх гэж гайхал орж ирсэн. Тэгэхээр бас тэр залуучууд бол өөртөө амар ихтгэлтэй байгаа юм байна. Ер нь тэгэхээр багууд бүгд нэг тийм юу байгаа шүү дээ. Зүрх айгу бага байхгүй. Зүгээр би юу миний таамаг бол юун дээр гарах болов. Саяны юу ярих айгу сонирхолтой байна. Knights Холт хоёрын ер нь их одоо олон тоглолт гарах болов гэж хамгийн олоод бол магадгүй 7 тоглолт гарвал тэр хоёрын одоо эхний шатны финалийн туруулаад гарах магадaltaй болов гэж бодож байна би. Eps ч одоо улиралд нэлээд юутай байсан шүү дээ. Одоо улирал эхлэхэд бид авраг мавраг гэж бас өндөр амбицтай явж байсан. Тэгсэн чинь сүүлийн нэг сар мөр жоохон чимээгүй л болчихлоо шүү дээ. Ер нь юутай чамаа үзнэ л гэдэг хэлээ. Үзнэ л гэж яриад байлээ. Пост нэг явхаа болоо. Тэгээд одоо стаалн малн ингэн авраг мавраг гэх нь их багасаад эхэлсэн болоо гэж зүгээр анзаараад байгаа. Сүүлд бас нөгөө шинэ хоёрнд бэлтгэл хийжсэн байхгүй юу? Манайх багаараа бэлтгэл хийжсэн чинь Муушо толгой хоёр манай хажуудлын заалан бэлтгэл хийжсэн. Нэгтэй яг нэг ярьч өргө сонссон юм чи би. Манай хоёр ч мэдээгүй явж байгаа. Тэгээд хажуудлын заалан бэлтгэл хийж байгаа би нөгөө тоглолтын дуудар ингээ халт буужаах хажууд ч суухгүй. Тэгээ буужаах юм сонсоод энийгээд байхгүй. Тэгсэн чинь манайх ингээл гүйлдээд байгаа болохоор нөгөө хоёр анзаараагүй яриад байгаа. Тэгсэн чинь нөгөө уранганы арина чи нөгөө болдоо хөшгтөө болохоор яриа нэвт сонсогдох хоёр заалны яриа. Бүр тэгж сонссон юм уу те? Тэгсэн чинь Мошо толоо хоёр л ярьж чинь тэгсэн чинь
энэ жил юм уу гэж төвийн тоглогч жоохон тааруу байна тийм ээ гэж юмнуудаа яриад би бол ингэж хэлсэн тэр ингэж хэлсэн чинь баг коучийн зөв хиний зөв миний буруу моноо гэж нэлээд жоохон сэтгэл домдоор ярьсан. Тэгээд сүлдээ яриад би бүр инээдэрэл сонсоод байдаг гэсэн чинь сүлдээ нөгөө аврам аарус баг ихний шат яа. Ихний шат яа таунаа одоо бүр яваад би бүр татаад болсон болж байгаа тийм. Эхний шат хэцүү юм байна гэдэг. Аргуус манайх ингээ амарч яваад энэ айл багаараа бэлтгэл хийсэн л амжилт гаргана шүү дээ. Тийм бистэй гой юм. Тэр нөлөө ойрлоо сурлах уу? Тэгэн шүү те. Эв сайхан хөргий. Өө чирүүл болно бэг мэдчихээн. Эв сайхан хөргийч байх нөгөө энэ жил арай жоохон нэг юм төлснөөсөө жоохон сул яачих шиг боллоо гэж зүгээр бодоод байгаа. Тэгээд магадгүй импортуудын сонголтууд дээрээс яриад жоохон хөргий сэтгэл жоохон дундуур явж байгаа шиг байлаа. Тэгэхээр тэдний цаврууд бас жоохон яаж танах чи импорт сэлж байгаа гэдэг юм уу яриад байсан. Тэр хэлэхгүй. Гарч байгаа дээр гоо. Тэр 3 сарын 1-нд хараарай гэж. Тэр карник ч гэхдээ бас бод амьдрал дээр тоор шиг амтан байл шүү. Юу ээ тэр одоо гар марна. Гар нь одоо баг амар юм билээ. Йоо хүний гоё шиг л юм байл шүү дээ. Бурхан минь амар л амтан байлээ. Тэр яг бод дээр нөчөд үзчих тий. Өөртөө тэр хин ч бас намхан юм байна тий. FC нөгөө нэг Харис чи яг намхан текстэй тэр ямар амар өсөж өсөрдөг бурхан минь. Би тийм амар эсрэлтэй тоглож Монголд харж. Тэр баг Монголд ирсэн хамгийн эсрэлтэй тоглогч байгаа. Харис нөгөө юунд спортын дөрөвд оролдог багт нэг ирд тогтдог гарч ирсэн ирлээ нэг слэм тагтруулдаг. Слэм тагт инхи одмодын ордог нэг слэм таг болсон шүү дээ. 19 оны жуниор ч бас амар тий бас. Кэний биш өөр нэг нөхөр бас биш л нэрийн санахгүй амар тэр бол бас амар дэсрдэг тоглогч байсан. Гэхдээ тэр бол нөгөө слэм таг тал руу гаж байгаа. Энэ болохоор арай UFC-ийн тоглох Харис ч юм бол илүү их яг гой өсөр тогтдог. Тэгээд бас жоох арай илүү жоох юм сакс тал руугаа чиглэсэн тоглогч юм уу гэж анзаарсан. Биш би та хоёроос нэг юм асууя. Нөгөө нэг сая сүүлд нөгөө нэг удирлын тоглолтод Brother Saves-тэй тоглоод би чи яг нөгөө шийдний доороос үзээд байжсэн чи Харис нэг гарч ирээд манай хиний дээрээс Тэмүүжингийн дээрээс нэг тохоо ичдээ штэ. Би тэр яг доороос нь харж идэх байхгүй. Амар гарч би идэхтэй амьдралдаа тийм тоглолтоо тийм юм анх үзээд тийм нэг шокд ороод яг нөгөө яг нэг 2-3 секунд бүр паник. Юу болчихваа те. Тэгээ би ингэ сүлд нь PS-ний бичдгийг үзсэн чи би тийм ингэж мингээд өөрөө манай багийн хүнд огцсон юм. Яаж ч л дүү үсрээд өөрөө ингээ хойшоо унаад хөргий тэнд нүрээ дараад яг нөгөө яг NBA нөгөө яг амар тоглолтыг л бүгд таарсан л да. Тэгэхээр тэр бас үнэхээр гоё тоглолт гоё зал байлээ. Одоо тийм талбай дээр тийм тоглолтууд танаа эсрэг бол одоо зөндөөл болж исэн удаа тохиолдлууд байгаа штэ тий. Тэр тохиолдолд ер нь манекэнд бас ордог бах тий. Тэгээ заалаараа нэг ойрлол. Яг хөө одоо бид нар ч бол гайгүй л үгүй. Одоо нөгөө одоо шин яаж байгаа хүүхдүүд л манай муу залуучууд төрхийн манай азаа мазаач төрхийн нэг тохиолцол ороод амар тохиолдож өгцөл ярьж идэв шүү дээ. Тэгэхээр жоох ордог гэж магадгүй. Гэхдээ одоо угаасаа нөгөө импортын төвшин хэтэрхий өндөр болохоор тийм юунаар чи ихсэж байгаа юм л да. Тэгэхээр одоо тэгээд яах вэ? Нэвсдэгтэй сонирн баг надад гайхаад нэг сонирн баг. Легонор сонголтууд нэг тийм яг нөгөө багийн имижтэй ч юм уу багийн эцэгтэйхэн юутай нэг юм зан характерт нэг тийм нийцсэн импортууд сонгоод байгаа юм шиг санагдаад одоо. Тэрнээс одоо жишээ нөгөө Харис бол амар гоё дохоол хурдан ингээл байгаа боловч яг ингээл баг чирхүү мэрхүү гэдэг дээр бас жоох надаа юутай л санагдаад байгаа. Тэгээ ер нь нэг сонголтууд нэг жоохон өмнөх жилүүдийг чарсан нэг жоохон тиймэрхүү санагдаад байсан нэг юм. Айгу гоё л тоглох гэсэн нэр үндтэй юу байгаа болохоос яг багт яг хэрэг болох уу хэрэг чирч чадах уу матуу гэдэг нь жоохон сул талтай юм шиг санагдав. Сакс тэгтээс харгис байх шүү те. Би ингээ харж байгаад одоо ингээл тэнүүлзээ металл гэдэг баг тэнүүлзээ бишрэлт металл чи одоо 3 жил финалцснаа одоо ингээд хасагдах болсон чинь шууд спонсорууд нь хаяал явж гин тэнд тоглогчид тэгэл тэр харгислалд өртөж штэ те тэр саксуулт үнэхээр харгис. Тэгэл хаана шууд Falcons руу ороод ингээл бодохоор энэ бас яг би одоо ингээд энэ жил яг нөө нэг үндсэн бүрэлдэхүүн дотор нь ороод ингээд үтсчихсэн амар харгис бай шүү спорт бас л. Харин тийм ёо. Гэтэ металлын хувьд бол одоо яг арай л харамсалтай. Тэгээд одоо нөгөө яг ингэ чинь энэ ч одоо баг нөгөө саксны хөг нь анх удаа баг гарч байгаа айгу тийм юм гэсэн шүү дээ. Энэ ч одоо баг
холбоо дүрм журмаач харах биш үгдээ юугаа дахиж харах хэрэгтэй юм уу эсвэл одоо баг маг ингээд тэгэхээр одоо нэг бүхэн амар оройтцсан тий. Гол асуудал нь тэгэл нөгөө юунаас болчих гэдэг нь айгүй сонирхолтой тий. Хүн болгоно л одоо юу гэдэг мэдээж яг хөө легонерын асуудал ярил ярьж байгаа. Гэхдээ зарим жилүүдэд багууд нэг легонертой төрүүлж ирсэн тохиолдол байгаа шүү дээ. Хоёр легонертой эсрэг тоглоод зөв хүмүүс зүгээр баясаг жишээ нь явуулсан буруу байсан гэвэл маргад орж ирсэн гэдэг чинь баг ингээд одоо юу гэдэг үндэд үнэхээс илүү баг илүү сайжруулчлаа гэж бол би ихэндээ харж байсан. Яг одоо ростерыг хараад магадгүй улирлын яг хөө легонер дээр яалтчгүй нөгөө жоохон дутсан баг. Гэлээгээд одоо нэг юм одоо ард орох гэдэг нь л гайхалтай байгаа. Би магадгүй нэг 7-8 хүртэл хойшоо унахыг бас үүсэхгүй байсан болов гэж зүгээр бодсон. Гэхдээ бас надаа яг энэ кейс бол яг одоо том одоо яг миний бодож ин л да. Энд чинь нэг юм 3 жил финалдсан баг гэдэг чинь маш том фэн бейс үүссэн байгаа байхгүй. Тэгээ энэ фэн бейс жишээлбэл тэр чигтээ ингээ арчигдж ийн гэдэг чинь лигийн хувьд энэ өөрөө бас амар харамсалтай үйл явдал болоод байгаа байхгүй. Миний бодлоор тий. Тэгээ одоо тэр металлын фэнүүд гинт өөр баг дэмжих хэцүү. Одоо фэний хувьд тий. 3 жил финалдсан багаа дэмжээд ингээд хайртай дуртай баг нээжсэн шууд байхгүй болчихгоод чинь энэ жилээс тэгвэл шууд Falcons-ыг дэмжиж гэхэр ч бас моролийн хувьд ямарч байх юм ингээ бодохоор нэг юм амар юм хохиролтой зүйл болоод байгаа юм санагдаад байгаа. Надад хамгийн хэцүү нь юу байгаа вэ? Одоо хэрэгчэл металл бүрэлдэхүүн ростер нь явааж үргэлжлэх үү гэдэг нь надад бас айгүй сонирхолтой. Хүлээлттэй байгаа. Одоо магадгүй нөгөө мэдээж гэрээ дүрм журмаа яах ёстой гэдэг бүх одоо тоглогчор нь хөгжлийн лиг тоглох юм уу юм уу амитгүй тэр багийн л асуудал байх л та. Гэхдээ мэдээж одоо зүгээр тэр айгу тийм яах бол гэд одоо ч ингээл чих тавиал гэж. Багийн нилээсээ самирчд амар оффроуд ирэх л байх та багтаас тэгээд. Ингээ одоо оффер ирнэхээс одоо эн чинь нөгөө манайхан цаг нөгөө тамир Монгол дээр байн гардаг нөгөө илүү оффер ирэхээр тэндээс илүү ирээд ингээд тэр чинь угсаа одоо их болохгүй шүү дээ. Ягаад гэрээ гэж яага байх хэрэгтэй юм гэдэг чинь тэг хүн чинь тухайн үед юу гэдэг ямарч үнэлэгдэж болно. Гэрээнээсээ сайн ч үж бол муу ч үж болно. Тэгтэл гэрээний дагуу байх хэрэгтэй. Тэгэхээр магадгүй би зүгээр одоо байгаа 2 жил 3 жилээр хийсэнгүүд бүгд хөгжлийн лиг тоглох юм уу гэдэг юм уу те. Тэгэхээр ингээ айгу сонь те. Тэгээ ууган баяр жишээ нь хөгжлийн лиг тоглож байгаа гэхээр нэг ингээ гэрэн заалт нь ямар байгаа юм бас тэрнээс л болох байх л та. Тийм шүү. Тэгвэл нөө Western Warriors чинь жишээлбэл би сүлд одоо энд би цалинг нь хэлэхгүй ч гэсэндээ цалинг би мэдсэн байхгүй. Бурхан минь дээд лигийнхнаас өндөр цалин авч байгаа юм байна шүү дээ тий. Тэгжиж тэд нар чинь хөгжлийн лигийг одоо сонгож байгаа байх. Тийм л ах тий. Түүнээс би бас анх гайхалгүй энэ ч одоо таанаас юу болоо бөөндөө гард чи бараг тэр чигтээ тийшээ уурцсан би гайхаа хараад хүү та нар ч одоо юу болоод хөгжлийн лиг мэрэг гэсэн чинь тэгэл бас ойролцоод л хаа нэг жоох ингээ нөгөө татгалзахын аргагүй гэдэг шиг саналууд ирсэн болоод тиймэрхүү юм байсан шүү. Тэгээ одоо жишээл металлын фэнүүд дараа жил яг би металлын фэн гингүүтлээ эм лиг очоод үзэх үү гэдэгт би бол эргэлдэж байгаа. Ер нь тий. Тэгээ бодохоор харин бас яг нэг бодлоо энэ бас зүг баг л та. Ундраг нь бас яг зүг гарч ирж шүү дээ тий. Системийн хувьд бол бас манай яг энэ эм лиг болон дээд лигийн хоорондын левел бас хэтэрхийж холдоод байна. Холцоо холдох нь чашаа зүгээр зөрүүн жоох ингээл жил хэрэгцсэн болон миксээд байна уу гэж одоо ойртоод байгаа юм шиг жилийнхаар түрүү жилийнхаар харахаар чинь хөгжлийн лиг хоёр нь ойрхон болохоор л дээд лигийн хоёроо очоод хоёр даваад ороод ирсэн. Тэгвэл энэ жилийнхийг харсан ч одоо хөгжлийн лигүүд нь бүгд амар лиг өнөртэй болсон тий. Бүх багууд хоёр лиг өнөртэй ч гэдэг юм ингээд. Зөвхөн металлаас арж байгаа юмгууд одоо айгүй сургамжлал болж байна одоо жишээ одоо майнер сейв үлгүүдийн за энэ ч нэр бас нэг жижиг алдаанаас болоод энэ хэрсэл байд юм биш үү. Түүнээс одоо чинь бараг л насаараа л энэ дээр л байж их юм болов гэж өрн зүгээр би бараг л бодоод явж ирсэн чинь хөөх энэ чинь юм биш юм байд юм биш үү гэдэг юм уу тэгээд. За одоо нэг хоёр асуулт байна. Хоёр асуултаа авчиад ер нь хэдүүлээ өндөрлөе дөө. Энэ жилийн авраг баг ямар баг болох вэ? Өөрсдийнхөө багийг хасаад хариулвал ямар баг вэ? Тэгэхээр хоёр дарах баг хэлэх юм шүү. Яг үнэ. Ер нь л тий. Хоёр дарах багийг финал дарах багийг тий. За миний хувьд л яг хөдлөх чинь ер нь жоохон Сонгол Монгол эдний бол Сонгол Монгол гэсэн. Байсан. Яг хэлэх юм бол юу бодоод байгаа вэ? Сацрыг айгүй юу байлаа.
Эднийх бол угаасаа сонголт хийсэн юм чинь би бол эднийхийг ямар ч сан өөрөө гараад ирэх гэж бодож чи финал руу гараад ирэх болов гэж бодож чи. Тэгээ авраг авахыг бол бас чинь юм цаанаасаа байд юм дөө угаасаа ер нь бол тэр чинь. Хэцүү шттэ. Айгүй нэг тийм бидний тэр 11 оны тэр баян зүрх хүүс хүмүүс амар л баг байсан. Тэгэл авраг авч чадаагүй шттэ. Амар бүрэлдэхүүнтэй. Тэгэхээр ганц бүрэлдэхүүнс болдгоо хөх гэхээр тэр чинь маш олон юмнууд гоё ивэнүүд таарч иж байна. Нүл одод болохоор бас яг одод нь чи айгүй сайн юу ихэнх шигшээ багийн яг эд үедээ байсан бүрэлдэхүүн 11 он бүрдээд бид нар дөрөвт орсон. Тэр билүү шүү дээ. Санчер моосо би төрөө тэгээд их ах сайн ах мах заяо. Тэгээд талигаа чоргод ах мах. Тэгээд легонор өөрчн бас зөндөө айгуу дайжуулж тоосон. Тэгсэн хэрнээ тэгээд одоо тэ зураг харах фүү юм бол яваад өгсөн шүү дээ. Тэгээд дөрөвт орсон шүү дээ. Юунд ажигчжсэн тэр үед? Тэгээд тэр чинь нэг харцагт байна уу? Харцагт байна шүү дээ. Тэр чинь дотороо легонор амнахгүй гээд ингээд тэгээ нэг баг магшин талцж малцаад мэдэхгүй юу ч гэдэг. Бид нар чинь бай залуу байсан юм чи бас нарийн ширэмд оролцохгүй шүү дээ. За миний таамаг юу л байна л та би энэ жил зүгээр яг хуу бодомс гэж бодоод зогссон гэж дээ шүү. Хүмүүс яриад яг бусад багуудад энийг нөгөө арай өөрөөр бодоод байж магадгүй. Манайх бол ялч хүмүүс 7 тоглолт хийгээд тэр яг ингээд нөгөө амар өрсөлдсөн болохоор төвхтэй хүндрэлтэй зүйлүүдийг аягүй сайн мэдж байгаа болохоор амар ядаргаатай гэж бодсон. Тийм болохоор эхний шатматанд таарахыг бол аль болох одоо нөгөө ямар зүрх боломжийг л ер нь бол хайсан. Тэгэхээр магадлалын хувьд бол ер нь боднос аягүй юу байгаа. Би энэ жил вебсиг нэлээд юутай байх болов гэсэн магадгүй зүгээр сая энэ жилийн импортын сонголтуудаас болоод жоохон сансанд хүрэхгүй байгаа. Тэ. За уунаа гэж бодож байна. Подкаст румын хамтрагчаар Avandra-гийн Eco Flow бид бүхэнтэй хамтран ажиллаж байна. За тэгэхээр та бүхэн Avandra Experience Shop дээр очоод за Eco Flow-ыг өөрийн хэрэгцээндээ тохируулан маш олон сонголтуудаас сонгоо авах боломжтой байгаа. Та жишээлбэл ажилдаа ашиглах гэж байна уу? Амралт зугаалганд ашиглах гэж байгаа эсвэл гэртээ ашиглах гэж байгаа юу гэд маш олон төрлүүдээс сонголтоо хийн авах боломжтой байгаа. Тэгэхээр та бүхэн доор гарч байгаа утас руу залгаад за борлуулалтын менежертэй холбогдсоноор өөрт хэрэгцээтэй Eco Flow-ыг сонгох боломжтой байгаа юм аа. Ингээд подкаст румын хамтрагчаар Avandra-гийн Eco Flow бид бүхэнтэй хамтран ажиллаж байна. Үргэлж тогтой бас тухтай. Угдаад бол өстой хамаагүй шүү дээ. Баг гэдэг байх шүү дээ. Бродерс майнерс байхгүй те. Яг минь Чиманго бол гэхдээ үнэхээр миний хүлээлтнээс бол дээр тоглоод байгаа. Яалтч юу. Чиманго тийм ч би л хөлгүүд дээр гэж бодож байгаа. Би бол тийм байсагтай байна. Зөө. Чи ч тоглоогүй байгаа хэлцүү болох юм шүү дээ. Би бол тэр ингэж одоо би бүр хасыг ингээд бүр ингээд тусна аваад тавьчихъя ингэж үзээд та. Хас ч юм бол тэр аваргуудыг аваад хайчиж байгаа байхгүй нэг өсөндөө тий. За аваргууд бол угаасаа л номер 1-т байгаа гэж би бодоод. Минийхаар бол аварга авах бол хас дараа нь би баг магадгүй эпсиг хэлэх байгаа. Тэгэл боднос ч юм уу тий. Тэгээд тэгж бодож байна. За дараагийн асуулт юу гэхэлэр нөө нэг миний нэг асуулт байгаа. Бүх цаг үеийн шилдэг таваа нэрлээч гэх. Тэгсэн чи одоо сакстай холбоотой бүх цаг үед орж ирсэн бүхэл хүмүүс маань та хоёрыг 2 3 дээр нэрлэдэг юм. Тэгээ яг одоо яг эцэд нь өөртөө орж ирээ суудсан байна. Тэгэхээр одоо өөртөөс нь асууя гэдэг юм байна. За угнаас эхэлжээ. Бүх цаг үеийн шилдэг тавтаа нэг сэлгээтэй нэрлээч. За тийм. Уусаа холбогч бол Майк 2 дээр Санчир 3 дээр Томах 4 дээр би шүү яг ч юм зөв Дүүкийг нэрлэж байгаа шүү. Дүүк. Миний бодлоор тий 5 дээр болохоор Гана. Одоо энэ тоглож эхлэегүй байгаа. Гэтэ би бол Гана гэж бодож байгаа. Бүх цаг үед миний л бодож байна. Шарах байхгүй Америкт байгаа тий. Ах тий Гана байна. Шарах байхгүй тий. За окей. Сэлгэнд нь шарах. Сэлгэнд маргадаг юмна. Маргадаг. За окей. Би энийг өмнө бас нэг хэлсэн. Гэхдээ яг зүгээр надаа яг ингэ би тэгэхээр хараа энэ дээр яг ийм өөрчлөлт одоо хийх гээд байгаа юм заяа. Одоо нэг хийсэн бүтээснээрээ биш. Одоо юу гэдэг юм бэ? Нөө легаси үлдээснийг ерөөсөө огт тооцохгүйгээр яг ур чадвараар гэдэг өөрчлөлт оруулчих гэж би яг бодоод байж байна. Одоо ингээд яг цааш ингээд Монголын хамгийн шилдэг тав гэдэг чинь ингээд явуулах болов гэдэг үнцгээс харахад би номер 1 2-т шууд хин 2 байгаа л да. Нэгт бол за инхи окей ойлгомжтой. За Санчир 2-т. За 2 номер дээр. 3 номер дээр одоо 3 ер нь Монголын 3 номер жоохон яг
хин байх нь нөхрөмжтэй юм л да хэвээр. За магадгүй маргадыг одоо оруулахаар юм болов. Гэхдээ бараг жоохон нөгөө юу тал нь арай жоохон дэс сул байгаад байгаа надаа нөгөө энэ жилийн нөгөө манлайлах баг тэр чадвар жоохон султай юм байна да. Зүгээр яг хувь хүний таалан дур чадвар нь гоё юм байна. Тэгж ажиглагдсан. За маргадыг 3 дээр оруулчих. 4 номер дээр би магадгүй хөлгүүд дээр азаа би хэр өсөх үг ажиглаж байна. Магадгүй хин Японд байгаа өргөлөө шүү дээ. Тий. Тий. Тэр айгүй гоё болохоор ер нь зүгээр өндөр гэхэд тэр чинь бас 2 м 6 одоо өндөр. Инхээ одоо ойролцоо өндөрлөө. Тэгтээ айгүй өөр хэмжээнтэй зүгээр нэг юм төвийн тоглогч бол биш. Аваа зүгээр нэг ингээд шидэн залах мал айгүй эвлэх нь айгүй гоё. Айгүй айтайхан санагдсан. Тэгэхээр би магадгүй одоо оргил орж ирэх байх. Одоо тэгээ 5 номер дээр яг ингээд уртаа харуул саяны ган эрдэнэ л гэж бодож байгаа л да Америкт. Одоо бас нэг 16 лотол байгаа хөтэй насан. Тэгээд би тийм үү 16 л тийм үү. High school. Тий high school байгаа. Тэгэхээр магадгүй инхээ одоо энэ биелүү зүтгэж байгаа нэг одоо Монголын одоо яг хүлээлтэнд байгаа. Магадгүй инхээ од яхаа үгүйгээс хамаараа дараагийнх нь тэр ган эрдэнэ л гэж би том ганаа гэдэг. Том ганаас бодоо тий. Болов зураг мурагтан дараа нь таад. Хүмүүс өөр юм ган эрдэнэ ойлгох явчихдаг тий. Гэж зүгээр яаж юм нөгөө яг одоо ингээд яг урттаа гэж харж байгаа гэхээр за сэлгээ юу тэгэхээр чи аль байрал дээр нэрээ сул юу орж байгаа юм за яг олон жил тууштай ингээд юу мөг ингээ хараад одоо бас яг байрал дээр давуу явсан юуг нь айгуу сайн анзаарч ирсэнээр сэгийг баг яг нөгөө инхээ одын дараагийн сэлгэн дээр нь тавихад болох болоо гэж одоо бүх цаг үеэсээс шүү дээ. Бус байрлууд нь арай урагшаа болохоор өөр байрлууд л. Өөр байхгүй юм тий? Өөр гасчих юм. Би бол яг 7-8 руу орцоход болох байгаа гэдэг. Тэг ингэж бол харж байгаа. Хоёр нь зүг одоо яг боддоор харахад бол орчин сагч чинь бас яг нэг 5 хүн бас тоглолтдог биш болж байна. Яг нэг баг гэдэг яг багт байгаа дээр 12 тоглолч яг л бие бинийгээ ингэ өгч явахгүй бол зөвлөж байна. За санчрах. Тийм миний хувьд их бод бас мэдээж ирнэ гэдгээр 50. Тэгээд юун дээр тэр 5 номер дээр лайлчгүй дээр ганаа би бол харсан зөндөө юм дээр бол тавьчих. 4 дээр би бол азаг бол нэлээд хөгжүүлж гэж харж байгаа. Тий 2 3 номер дээр бол одоо ер нь тоглож шүү дээ нэгэд бэлтгэж гарч ирэх баг. Цааш тэрийг бол харж байгаа тавьчих. Яг одоогоор ер нь монголчин 2 3 номер их юу юм шүү. Олон юм. Яг ингээд нэг олон гэхдээ яг бас ингээд цойлсон хүмүүс гэхээр одоо яг нэг бол санчир бол 2 номер дээр бол байрал дээр олон жил мэн ингээд авууч гэдэг юм уу ингээд уур чадвар дээр байгаад байна. Тиймэрхүү юм шиг зүгээр яг ингээд ярьсан чи сая бодсон ч л тэглээ. Тэгэхээр нэг зураг бичлэгүүдээ үзэхээр энэ байгаа гэж орж ирдэг юм даа. Бол гадаадд байгаа хүмүүсийг бас сануул санах юм да тий. Хин юм байж болох юм биш 2 3 мөр дээр нөгөө баясаа майслаа гэдэг чи өөрөө би яа. Байж болох юм байна. Тэгэл одоо мэдээж хэрэг тэгэл Томмиг бол 3 дээр. Тэгэл яа чин угаасаа бас л олон жил бас 3 дээр явлаа шүү дээ. Уус тэгээд 2 номер дээр би бас маргадаг бас хөгжүүл гэж харж байгаа юм бол. Гэхдээ одоо хондоо яг бүлээлт байгаагийн хувьд бол оруулж байна. 2 дээр маргаад тэгээд жоох 2 дээр хэд шидэлт нь арай жоохон бүрэнгүүц төгжөөг л санагдаад байна. Надад бол миний л бодсон би буруу бодож байна шүү дээ. Жоохон юу хэрэгтэй л авах гэж бодсон. Биний зүгээр анзаарснаар би тоглолт ерөөхдөө ингэ бүгд харахад тэр фингер рол гэж яг тэр мэдрэмжийн тал дээр жоох ажиллаж жоох хатуу. Түүнээс ингээ яг нэг төгсгөл гэдэг юм уу тий. Төгсгөл жоох муутай санагдсан. Тэрэн дээр ажиллажвал тэр атлетик байна, би хөгжил байна болохоор. За сэлгээ. Өө сэлгээнд тэгээд одоо сэгийг мэдээж явуулна. Тэгээд дахиад хүн сэлгээнд оруулах гэдэг юм. Сэлгээгээ хэлсэн мэт тэгээ болчихж байгаа юм. Нэг сэлгээ. Тэгээ чи 2 сэлгээл гээд дахиад бодоод байна уу? Гэтэ нэг хэлчихгүй яг бас нэг хүн байгаад тахчих гэж байна. Тийм ээ. Сэжн байх ч явах. Тэгэл одоо манай дээдвийн сагчдаас бас байна шүү дээ. Одоо үгүй. Манай одгийн мод гэж байна. Бас 4 номер. Одоо орчин цагт бол 4 номер дээр болоо.
Бид нөгөө энийг өмнө ярьж байхдаа яг бидний цуг тоглож ирсэнгоос ч гэлөө ярих нөгөө уугаа муугаа тэрийг орж ирсэн шүү дээ бас. Нөгөө байрал дээр. Тэгээ яг өнөөдөр нөгөө яг бүх цагийг ингээд ярихаар арай өөр. Одоо яг бүгдий одоо ингээд одоо юу байсан мэл 4 номер аягүй зөвхөж жоох. Тэ. Наад нэг санаа төрлөө. Коуч нь хэн байх вэ? Коуч. Яг зүгээр шалгуурыг нь би зүгээр яг л одоо нэг амар ихтгэл үнэмшилтэй гэдэг юм гэвэл онл суурьтай биш. Практик суурьтай. Тэгвэл онлын мэдлэгийг ингээд эзэмшиж байгаа ч гэдэг юм уу. 70% практик, 30% онлоо айгуу сайн мэддэг коуч байх нь айгуу зүгээр. Тэгэхгүй манайх одоо хэтэрхий онл суурьтай хүн гарч ирчээд тэрийг нөгөө практик дээр ингээд өөрөө туршаад үтцэж юм шиг ингээд яг нөхцөл байдлыг нь бэрээ мэдэрсэн юм шиг ингээд яриад эсвэл одоо бэлтгэл сургалт дээр яг тэгэж гүгээд өвдөө төсөр царайгач гэдэг юм уу те тэр ачаалыг авч үтсэн юм шиг ингээд яагаад гэдэг хүмүүс жоохон яадаг нэг юм би хүлээмжшөрөх муу тийм байхад тахаар тэгэхээр одоо коучрын явж гисэн магадгүй нөгөө илүү их шигшээ багмагт олон жил тоглоод яатсан. Тэгээд одоо за магадгүй манай энэ азаа мазаа ч юм уу те муушуу өдөр бол нөгөө юу болох дуртай шүү дээ одоо тасалжуулагч те тасалжуулагчийн юм амбицтай ингэж явж байгаа одоо Сеги бол одоо бас одоо гоо тасалжуулагчаар ингэж ажиллаж эхэлж байна. Эдгээр илүү их одоо нөгөө урттай айгу яах болов тэгэхгүй зөв одоо байгаа хүмүүсээс магадгүй нөгөө ингэж онл суурин жоохон давмгаа ч юм уу тамирчин байх статусаараа жоохон сул байсан хүмүүс нөгөө хүлээмжшөрөгдөж чадахгүй яг ингэж бүх хүнд ингэж яг гоё ихтгэлтэй ч юм уу ингэдэж штэ гэдэг нэг гоё хэлж чадахгүй байхаар жоохон ингээл нөгөө хүн хайнга мянга юм уу байгаад байна гэж бодоод байгаа байхгүй. Санчрууд би юун дээр ярьж байлаа. Ядсан санчрууд дээр бол асуулж болохгүй л ах гэж ярьж лээсэн. Мэдээс нэг тийм сонирхол их багтай ч гэх юм уу да тий. Хэцүү ажил та. Тэгээд тэд нар одоо эдрийг ингээ хажуугаас харахад саяг төвхтэй. Бид нэг ингээл гоё явж байхаар зовоол ингээл ёо яста энэ бид нар ч одоо өөрсдөө яа гэж багийнхан дүүнер мөнөртөө зурлаад бараг тэтэр дээр хараад ингээл нэрвтэл нэг шаналал явж байгаа чи бас өөр юм хум гэж ятгаа санагдав. За тэгэхээр хэлэхгүй гэсэн үг үү? Би яг одоо дээд үеэс гүйл мэдээд нөгөө юу нэр байна одоо магадгүй одоо тэгтээ нөгөө загс нь шинэ үе гарцсан болохоор манай үеийн сагсчид дасгалжуулагчаар очиход ер нь бол нөгөө нас масны бүх шаардлагыг хангаж байгаа. Тэгэхээр би Азаа Сеги Мошуу 3-аас айгу гоё юунаар гарах болов уу гэж бодож байна. Бас сайн тий. Яг тэгвэл Мошуу Зошуугийн дасгалжуулах юм уу ч бас энэ нэг бодох мод ч бас арга барил. Би ингээд цуг мөг ингээд бас нэг багт бид нар ингээд хажуу коучнэртэй бид нар ингээд юм яриа зөөж мөлөхөд айгу гоё юм ярьж харах өнцөг мөцөг ирээд за чи өөрөө хэлэхээр бас коуч хүлээж авахгүй над дээр явж том юм шүү чи ингэж юм шиг гэдэг хэлгээ. Тэгээ очиод би тэрийг хэлдэг ч юм. Ингээд нэг юм бас айгүй гоё өнцөг мөнцгөөс юм хардаг. Сеги бол мэдээж ялч өөрийнх нь дуршлаг хийж байгаа юм уу гэдэг. Азаа ч гэсэн бас нөгөө бас ингээд тоглох ч байхдаа тийм жоохон ухаалаг байсан шүү дээ. Тэ? Зүгээр ингээд нэг юм бэрдаад ингээд муухрлаад байдаг тийм тоглогч биш байгааг ингээд аль болох ингээд дараглаад ингэлдээ гэдэг. Тэгэх юм болохоор би тэгэд өөрөөсөө энэ чиглэлээр одоо нөгөө сураад онл мал сургалт гэдэг эдэрч ингээд гадагшааж явж гин хүүхдүүд бэлдэж гин энэ талаар айгүйх болохоор энэ айгүй тохиромжтой болов уу гэж бодож байна. За Санчо дээр юу байна уу? Хөлбөр байна уу? Байхгүй ч болно л да. Тэгээ угаасаа түрүүнд ярьсан бараг ярьчлаа дөө. Угаасаа л одоо яг нэг тамтай адилхан байхгүй бас. Яг нэг тоглогч би бас өмнөөс тоглож байхдаа өөрөө бас түрүү ярьсан шүү дээ нэг үгтэй өөрөө тийм 36 ламд сургалт тоглоог гэж нэг юм уу ойлгодог. Яг ингээд сагсанд ингээд явцсан тийм хүн биелүүл байх хэрэгтэй л гэж бодож байна. Тэгэхээр угаасаа манай муу шуугасаа бас ягаад байж болохгүй гэж. Тамирчин байсан хугасаа ам гэсэн. Угаасаа тийм юу тийм гүйлгэн мөлгөө сайтай шүү дээ. Нэвтрүүлгээр ортодод гэж тэгээс ярьж байна. Одоо хүмүүс дэх үед юу байсан шүү дээ. Сайн тамирчин дасгалж нөгөө сэлгээний тамирчин илүү их сайн дасгалж болдог гэх нэг яриа яваад байсан шүү дээ. Яагаад тэгэхээр бид нар ингээд нөгөө сэлгээнээс ингээд бүхийг аягүй сайн харсаар байгаа. Тэр чинь миний одоо яг тийм зөв туйлын зөв биш. Тэгтээ зөв миний харж байгаа. Тэр чинь нөгөө гараан тоглолтог топ одоо юу гэдэг одоо NBA-ийн том одоодууд чи хизээч тэндээсээ нэг дасгалжуулагч болохыг нэг зордгоо ч юм уу те. Тэрийн эго амбиц шал өөр байдаг байсан болов уу гэж би бодоо. Мэдээж нөгөө хэд нь магадгүй дасгалжуулагчийн офер илүү их олддог ч юм уу те. Нэг тиймэрхүү болоод тэгээд тэрний айгүй амжилт үзүүлж байгаа коучрыг харангуйтаа тэр үний нөгөө хестерог нь харангуйтаа
энэ чи юм байж байгаад ингэсэн чи юм дасгаж ирж болоод ингэж хараад байгаа байхгүй юу? Би л тэгэж таамаглаад байгаа шээ. За энэ асуултыг уугнаас асууха боллоо. Энэ хэлээгүй байхад манай уугнаа хэлэх жоох би ч гэсэн энэ тал дээр ер нь бодож үзэж байгаагүй юм байна. Би энийг шууд скипэллээ. За тэгээд урилгыг минь хүлээж авч хүрэлцэн ирсэн зочдтой маш их баярлалаа. Тэгээд тухтай байж чаддуу та бүхэн маань миний асуугаагүй та бүхний хэлхийг хүссэн зүйл бий юу? Гайгүй дээ. Санчир хаагаад нэг хэлчихгүй та плей-оффын өмнөх юмудаа яриад тэгээд. Гэхдээ хаахгүй байх. Тэгээд намарцсан гэгчд маань өргөцтэй үг өөрч оролцуулсан одоо ингээд юуны подкаст хараад биднийхэндээ ингээд тайдаас баярлалаа. Тэгээд бас ойр битэрч бас ингэж ойр цуг нэвтрүүлэлтэд орж юм гэж яах тийм. Яс үгүй сайхан буугаалаа. Нааш ирэх замдаж буугаалаа. Энд ч буугаалаа. Буцаад явахдаа бас буугаалах байх. Тэгээд ямар ч одоо плей-оффын бас маш сонирхолтой тоглох чинь тэгээд нийт сагсан одоо үздэг хөвшин юм шиг өөрсдийнхөө мэддэг багууд ирд дэмжээрээ. Тэгээд энэ бол плей-офф бол маш гал гарсан ширүүнд болоод болох. Зөндөөч олон таамаглаг юм гарах байх л гэж бодож байна. Тэгээд яг өөр төрлийн жилүүдийнхээс бас гоё илүү сонирхолтой цувралууд бас болох болов уу гэж бодож байна. Олон гоё тоглогч нар ирж байгаа юм. Нийт сагсан бүгд сонирхогчд гоё ирж лигээ үзцгээгээрээ те гоё стрессээ талаад гоё нэг юм бас нэг гоё цаг үеийг өнгөрөөгөө гэж хэлмээр байна. Тэгээд өрсөнд баярлалаа таат. За манай уугнаад хэлэх үг байна уу? Гоё тайван байна. Би ч яг бас нэг ярилцаж үзхийн сан гэж бас боддог байсан хоёр хүнтэй хамт суугаад бас ярилцсандаа маш их баяртай байна. Жохон сандарч байсан боловч ямар ч тач явандаа жохон тавиураад ингээд асуух юмуд асуугаад ямар ч тач бүх асуух юмуд бол асууж чадлаа. Тэгээд ямар ч тач ирж орсон баярлаа л гэж хэлээ даа би бол. За тэгээ миний хувьд бол мэдээж одоо хоёр дахь оролцож байна. Хоёр дахь хамтдаа сууж явах шиг байна. Тэгээд энэ жил гавьяа тавсан, гавьяа тамирч авсан хоёр найзтай одоо тэгээд цаашдынх нь ажил үйлс тамирчныхын замналд надад өндрөөс өндөр амжилтыг л хүсье өрөөдөө. Өөртөө үздэг хамгийн сайн сайхан бүхнийг хүсье гэдэг. За тэгээд хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа. Подкаст нөхөрөө өндөрлөж байна. Манай энэ удаагийн зочноор Монгол Улсын гавьяа тамирчин Батөвшний бэлгүүн, Монгол Улсын гавьяа тамирчин Тунгалгийн санчир оролцлоо. Тэгээ их дугаараар иргэд болцгоо Powered by Airplane айлын өгч гэдэг өрөөтэй явдаг байгаа. Бид бүхнийг байнга дэмжиж ажилдаг. XM Broker, Simple Zelle application, Yulon хятад хоолны ресторан, Zubroka чарна бүтээгдэхүүн, мөн Avandra бид бүхэнтэй хамтарч ажиллалаа. Ирэх дугаараар иргэд болцгаая. Баяртай. Баяртай. Powered by Airplane. Айлын хөгжи. Podcast room-ийн хамтрагчаар Zubroka, Yulon хятад хоолны ресторан, Simple Zelle application, Avandra, XM Broker.